За сайн байцгаана уу? Манай дараагийн эпизод бэлэн боллоо. Бид хоёр нэлээд бэлтэж байгаад тэгээд сэдв нь болохоор сүүлрэл, дараар тавилт, ар худраг гэдэг нэр өгөхөөр шийдчихлээ. Яг гэвэл ингээд судлаа явж исэн чинь ер нь бол тэр юу н гаргалгаа нэг тэгээд тайлбар нас нэг ойролцоо болчоод тэгээд бит хоёр энэ сүүлрэл, дараар тавилт, ар худраг гэдэг нь ерөнхийдөө нэг юм хэцүү юм гоё дэлгэрүүлж ярихаар шийдээд тэгээд подкастаа эхлүүлж байна. Тийм. Тэгчээд эннийхэн цаад утга нь юу вэ гэхээр их тийм ойр дотны хайрладаг, итгэдэг хүн нь одоо араар тавих. Тэр нь бол хайртай хүн нь байж болно. Тэ нөхөр нь байна уу, найз залуу нь байна уу? Эсвэл маш дотны сайн найз нь байж болно. Эсвэл ингээд хамт бизнес эрхлээд ингээд олон жил ч юм уу тэ ингээд тодорхой хугацаанд хамт явж исэн тийм хүнээс нэг гарсан үйлдэл тийм одоо араар тавих гэдэг те бид нар чинь ер нь бол зөвхөн л эрэгтэй хүнийг араар тавих гэдгээс гадна бас ер нь бол араар тавина гэж нуруул утга шаана гэж ярьдаг штэ те тэгэхээр бидний одоо энэ ярьж байгаа төвлөрч байгаа гол үнцг нь болохоор маш ойрын маш дотны итгэж байсан итгэл даатсан харилцаа нь нэлээд удацсан нэлээд бинийгээ бүр бээгүү мэддэг гэж болцсон хүмүүс гинт шал үүрэм хийцэн бидний төсөөллөөс шал үүрэм хийцэн тэрийг ер нь ар худраг буюу араар тавилт одоо та нарыг одоо нэг арайчтэй гэдэг байдалд оруулсан арайчтэй юу болоод байгаа юм бэ гэдэг байдалд оруулсан тийм ярих гэдэг байна. Тийм тэгээд өнөөдрийн бид хоёр ч бол өмнөх 4 эпизодоо ер нь их л төстэй тийм бүтцээр явсан. Өнөөдрийн эпизод маань бол арай өөр бүтцээр явна. Тэгтээ бас л бүтцтэй тийм ингээд учир шалтгаантай, үр дагавартай, гаргалгаатай нэг гэж явна. Тэрийгээ бол бид нар тухай үед нь тайлбарлаад явшна. Тийм болохоор бүхлээр нь бүтнээр нь сонсоорой. Хоёр ч нэг буу халаад байгаа боловчиг. Буу халаад байгаа юм шиг ярьж байгаа боловчиг цаанаас хөөхөн бүтцтэй ярихыг хичээгээд байгаа. Хүмүүст илүү хүртээмжтэй, илүү ойлгомжтой, илүү гаргалгаануудыг гаргах талаас нь нэг юм гоё системтэй юм хийхийг бас нэлээд хичээж байгаа. Тэгээд хамгийн гол нь энгийнээр онол нэг ярихгүйгээр тэгээд нэг амьдралд ойрхон бас үдсэн туршлага хүмүүсийн болон өөрийнхөө тэр амьдралд үтсэн анянрын тийм амьдрал үтсэн анянрын байр сууриас ч ярина хүмүүстэй ажилдаг коуч нарын зүгээс ч ярина. Тэгэхээр чин өөрсдөө бас дахин тавчхан дурдаад танилцуулахад за би бол болор коуч олон улсын зэрэгтэй хүмүүсийн одоо бодлын зангилааг тайл сэтгэлийн хямралыг арилгадаг одоо энэ талаас нь ажилладаг. Би болохоор аураг коуч. Тэгэхээр хүмүүсийн аураг үзэж байгаа жинхэнэ ауран дээр оролцсон байгаа юмыг тайлаад бит хоёр тэгээд тусдаа 8 жил туршлага суугаад олон хүнтэй уулзалтад олон хүний гаргалгаа гаргаад тэгээд тэрийгээ нэг хүн туулцахгүй олон хүн туулцгаар шийдэл подкаст өргөжлүүлэл хөгжүүлэл явж байна. За энэ дээр бас нэг жижигхэн нэг тайлбар өгчээ. Бид нар бол 7 хоногт нэг удаа эпизод гаргана гэж хэлсэн. Одоо энэ тайлбар нь бол манай эпизодыг сонсдог, тогтмол сонсдог хүмүүстээ зориулж байгаа шүү. Тэгэд 2-7 хоног бид нар алгасан. Тэр нь бол бас бидний хувьд бол амьдрал тохиолдсон аль альныхын хувьд. Тийм болохоор бид хоёр хоорондоо ярилцж байгаад за нэг удаа алгасчаа гэд тэгээд одоо нөхөж хийж байгаамаа 5 дахь эпизод. Тэгээ сэдвээ гоё бүр зэгцтэй ярихын тулд бас нэлээд юу яасан цаг бас гаргасан хариуцлага гаргасан тийм болбол хариуцлагатай болоод ингээ хүмүүс үзээд байна сонирхоод байна гэхээр бид хоёрын ч гэсэн илүү ойлгомжтой энгийн амьдралд ойртой ингээд хүнд хэрэгтэй байдлаас гаргаж өгөх тийм хариуцлага маань бас нэмэгдэж байгаа бид хоёр хичээж байгаа. За сэтгэлэг орхоо. Тэгэхээр сүүлрэх араар тавих гэдэг нь ар худраг гэдэг нь бид нар өөрснөө нөгөө нэг тэгсэн биш тэгүүлсэн шүү. Тийм. Гол нь яг тэр өнцгөөс нэрх гэж байгаа. Тэгээ бид нар өөрснөө нэг юм юу ядсан тэр хүнд итгэлээ алдсан тэр сэдвээр ярих гэж байгаа шүү. Бид нар өөрснөө сүлэрсэн өөрснөө хүнийг ингээд эвгүй байдалд оруулсан биш. Өөрөө биднэрт тохиолдсон. Өөрөө биднэрт тохиолдсон тийм талаас нь ярих гэж байгаа шүү. Тэгээд нөгөө
гол нь нөгөө нэг юу болоод байгаа гэхээр итгэлээ алдчихж байна гэдэг нь л хамгийн амар эвдрэл болоод байгаа. Бид нар тэгэхээр бүр ингээд шууд шоконд орчдөг. Юу яагаад тий тэгэл ихний асуудал нь тэгэл яагаад юу болчихвоо би энийг яаж ойлгох хэвтэй юм болоо өөрийгөө яаж ойлгох хэвтэй юм болоо хүнийг яаж ойлгох хэвтэй юм гэл шоконд ороод бүр яахаа мэдхэ болчдөг. Тэгэхээр тийм энэ дээр бол нөө яахаа мэдхэ болцсны нэг гол шалтгаан нь бид нар мэдээж хэрэг хүнд итгэлээ шууд өгдөггүй шүү дээ. Энд чинь бас тодорхой хугацаа өнгөрдөг. Одоо жишээлбэл найз залуутай эсвэл нөхөртэй байлаа гэхэд бол тэр чинь бас нэгэндээ өгсөн амлалт тий цорын ганц шүү, чимэн шүү, хамгийн чухал шүү гэд одоо биднэрт итгүүлсэн байна. Найз гэхэд сайн найз гэхэд бас олон жилийн нэг туршлага явж гэн тий. Тэгээд дандаа ийм байх ёстой юм байх. Дандаа ийм л байх бах гэж бодоод ингэ явж исэн чинь гинт тийм юм бол тэр юм байхгүй болцсон. Тийм шал өөр юм болцсон. Тийм. Тэгэхээр энэ дээр нэг яагаад бид нар ийм эхлээд ийм юм бид нарт ч юм бол та нарт ч гэсэн тий ингээл амьдрал тохиолддог шүү дээ. Муухай ханддаг, муухай харьцдаг. Тэгэхээр ингэ сайн сонгогийн хилээд байдгаар итгэл өгчихсөн тий итгэл үүсчихсэн хүмүүс төр бид нар яагаад ингэж аимшигын шоконд ордог вэ гэхэлэр нэг ийм учир байдаг. Сайн миний яриад байгаа тэр олон даваагийн давцсан, олон шалгуурын даваад ингээд таны итгэлийг авцсан байхад та өөрийнхөө хамгаалтыг бууруулцдаг. Бид нар ч бол тэгэл амьдралд бол нэг тодорхой хэмжээний сэтгэлийн хамгаалттай явж идэг шүү дээ. Хүн ингээ муухай харьцуул тэр болгонд тий ингээд эмзэглсэн ч гэсэн хүнд хүлээж авдаггүй. Удаан тий тэрэнд ингээд цочролд орж шоконд ордоггүй. Тэгэхээр одоо энэ байдал нь бүр ингээд шоконд орчоод бид нар ингээд нэг хэсэгтэл гайхаад яхаа мэдхэ ойлоод яачна. За тэгэхээр нөгөө шокноос дараагийн шат нь юу болдог вэ гэхээр цаашаа явахаас өмнө би нэг юм хэлчихье. За тэр нөө шок гэхээр надад нэг ийм л юу одоо нэг төсөөллөөр л бид нар амьдралд бас ингээд төсөөллөөр явдаг шүү дээ. Нэг юу төсөөлөгдөд байна гэхээр ингээд та айгүй гоё байшин босгоцсон. Дотроо ингээд тав тухтай. Та өөрийнхоороо ингээд доторхын бүгдөөөрнгийн гоё өөрийнхоороо ингээд бүтээлсэн тий ингээд дуртай өнгийн обоё аваад тавьчихсан. Тэгээд хамтдаа бүтээсэн тий тэр байшин. Тэгээд таны тэр дотн хамтдаа одоо танд тусалсан тэр таны дотн байшин. Тэгсэн чи ерөөсөө гинт ингээд одоо сая ивэл хан улд үргт нэг том моол шатсан шүү дээ. Моолч үлээ нэг том байшин шатсан шүү дээ зүгээр. Айгүй хурдан тэр том байшин айгүй хурдан шатсан. Тэг яг тэрнтэй адилхан таны доторх тэр байшин бол ингээд шатчихлаа гэсэн үг. Тэг хамгийн гол нь таны хүлээгээгүй газраас одоо тэр галыг хасаачлаа гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор ингээд нэг хэсэг нь шатах биш ингээд бүхэлдээ тэр байшин шатчихдаг. Тэгэхээр ингээл хар утаа манраал тий ингээл улаан гал оволцоол гэл тэгэхээр чин тэр бол нөгөө шок гэдэг шок гэл ингээд соёнгоо чи ярьжсэн чи яг тийм төсөөлөл надад төрлөөлтөө тийм шүү дээ. Тэгэл одоо яахаа мэдхгүй өстой нэрэ нааш цаашаа бүр ингээл гүөх хэцүү зогсоо дангаагаа тарах нэг хэцүү тий хөл бүтээ юм байхгүй болчиход нь шүү дээ. Өчнөө олон жил босгож бэрсэн чинь билүү тэрийг одоо хэдэн ч хүн оролцуулж бэрсэн чи өөрөө хэрэг цаг зарцуулж тий шингээсэн чи тэгсэн чинь итгэсэн хайрлсан өөрийгөө аюулгүй гэж бодож байсан тий тэгсэн чинь ийм зүйл болчихлоо. Ийм сайхан барилгатай би одоо ингэ цаашдаа ч гэсэн энэ барилгатай гоё амьдрна гэсэн чинь sorry байхгүй болцсон. Зя тэгвэл дараагийн шатны ярьж байлаа. За тэгэхээр сая бит хоёр юуг ярьсан бэ гэхээр ямарваа одоо энэ ар худраг гэж тий ингээ араар тавих тий нурал ухдаг шах дотны хүнээс гэхээр хамгийн нэгдүгээр одоо ингээ таны реакцуул ерөөсөө шок. Яадангүйл бүх амьдрал чинь шатчихлаа ш таны дотор шатчихлаа штэ тий тэгэхээр энэ бол шок. Тэгсэн чинь одоо ингээ дараачийн стейж дараачийн ингээ хэсвэрүүгээ орлоо гэхэд тэгээд дараа нь юу болтыг. За тэнгуут ингээл барилга нурцсан. Одоо би яах вэ? Мэдхээ үлдсэн. Одоо манраад тий. Тэгэхээр ингээл яагаад барилга шатчихва гэдэг дээр л бид нар илүү анхаарал нэгдүгürt явах баха. Жишээ нь би хэрвээ тийм болчихвол яагаад ийм болчихвоо? Юу н одоо аюулгүй байдлын юу хангаагүй юм болоо? Би галаа яагаад ингээд
асаах юмыг бий болгоцсон юм болоо тий. Хин ингээд гал асаачваа гэдэг юм бас юу явах байхаа. Тэгэхээр нөгөө байгаа юм байхгүй болчоор ингээл нэг би өөрөө юу болоод байгаа юм бэ? Одоо яах юм бэ гэд тийм рүүг орол явчих واخ тий. Тэгээд энэ дээр бас нэг юм юу байдیں۔ Судалгаа байдیں۔ Судалгаан дээр бол айгүй тодорхой бүр ингээд тоотой тий хувьтай ингээд өгцөн байна л да. Тэгээд тэрэн дээр яасан гэсэн чинь энэ бол олон улсын судалгаа. Тэгээд яг энэ чиглэлээр буюу яг энэ араар тавьсны дараахан тэгээд шоконд орсон хүмүүс очиж үйлчлүүлдэг байсан төвийн гаргасан одоо судалгаа юм байна. Тэгээд 4000 хүн дээр гаргасан. Тэгсэн чи 4000 хүн дээр гаргасан чи яг ийм үед хүмүүс ямар байдаг вэ гэсэн чи одоо нийтлэг одоо цочролт ороод тэг ингээ байшин шатсны дараа хүмүүс ямар болцсон байдаг вэ гэсэн чинь 84% нь тэг одоо ингээ 4000 хүн нь штэ тэг 84% нь дахиж хүнд итгэхгүй гэдэг тийм одоо мэдрэмжтэй болцсон байдаг. 67% нь болохоор би дахиж ийм хүнтэй юм дотны харилцаа үүсгэхгүй дахиж байшин барихгүй гэх юм. Байшин барихгүй гэдэг тийм бүр айсан тий өөрийгөө тийм юмнаас ингээд тусгаарлсан дотны харилцаанаас тусгаарлана гэсэн тийм бодолтой байдаг. 90% нь бол тэгээ бүр гаццсан байдаг. Урагшлагыг хүсэж байна, амьдралаа өргөжлүүлэхийг хүсэж байна. А гэхдээ яаж гэдгийг мэдэх юм бол яаж гэдгийг мэдэхгүй хаашаа хаана барилгаа барих уу, нурам дээрээ барихгүй хэцүү. Тэнгүүтээ хинтэйгээ барих уу тий барилга бариул ямар барилга барихаач мэдэхгүй нэрийг гацсан шүү дээ. Яхаа мэдгээ байцсан. Тэгэл бас аргачлгүй л дээ ингээл бүхэл бүтэн ингээл өөрийнхөө босгосон байшин ингээл нурцсан байгааг одоо ингээл байшин шатаад дууссаны дараа юу үлддэг вүлээ дээ тий шүү дээ. Энэ нурангал үлддэг шүү дээ. Нэг хясмар тий. Тийм тэгэхээр чин тийм юмыг харахаар өдөөсөө бүр ингээл хөдөлж чадахгүй шүү дээ. Яа аль өнцгөөс нь эхэлж юугаа босгож эхлэхээ болцдог хүн мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг тийм байдалд л орчдсон байна. Тэгэхээр энэ дэр нэг айгүй том зөвлөмж байгаа. Тэр нь юу вэ гэхэлэр за цаг хугацаа өнгөрөөд одоо чинь бид нар чинь сэтгэлийн байшингаал яриад байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд сэтгэлийн байшин маань нурцсан, шатцсан, нуран гүлтцсэн ийм байж хахад бол цаг хугацаа өнгөрөөд миний энэ сэтгэлийн шарах анин гэж бол хүлээх буруу. Ер нь бол тэгэл цаг хугацаа бүгдийг эдгэн чи мартчихна зүгээр гэл одоо эргэн тойрон маань тий бидний сэтгэлийг бодвол нэг тийм зөвлөгөө өгдөг шүү дээ гэл тэгж жагаад нэг болчих штэ гэл тэгдэг. Тэгээ яг энэ шокийн үед бол тийм бүр хүлээж авч чадахгүй шүү дээ. Юу яриад байгаа юм бити худлаа яриад юм гэсэн. Тэгэл нөгөө бүх юм окей болно гэхээр цаас бити худлаа яриад юм санагдаад байна шүү дээ. Яг одоо байгаа. Тэгэхээр нэг бас хэсэг жоохон хугацаа хэрэгтэй доор хаяж 2-7 хоног хэрэгтэй гэдэг юм билээ. 2-7 хоног бас нэг хүн ингээд бас нэг тэрнтэйгээ ингээм амьдраад бас нэг юм дасаад за нэрээ бас нэг итгээд те за нэрээ байшин шатцсан юм биш шүү. Тэгвэл нөгөө итгээд гэдэг нь бол байшин шатцсан шүү гэдгийг харж шүү. Энэ одоо байхгүй бол тий. Энэ бол байхгүй болчихсон шүү гэдэгт нэг өмшгүй ингээд яваад байгаа шүү дээ. Шоконд орно гэдэг чи тэрийг хүлээж авч чадахгүй салганаал өстой нэг сэгсигээл үдэр чи яхаа мэдхгүй ингээд одоо шүү. Тэгэхээр нөө 2-7 хоногийн дотор юу болдгоо гэхээр нэрээ байшин шатцсан биш те гэдэг ядаж нэг тийм нэг ухаан одоо итгэл биш юм байна. Ухаан орж ирдэг юм байна. Тий ухаан орж ирд. Үний юм бэ байшин шатцсан гэдэг нэг ухаан л дөнгөж орж ирж байгаа. Тэгэхээр бас нэг хамгийн багадаа ер нь бол 2-7 хоног нэг жоохон тэрнтэйгээ нэг бодоод нэг ингээд шоконд би бас нэрээ шоконд орсон юм байна. Би одоо нэг юм болцсон юм байна гэдгээ ингээл шууд санаалцсан. Нэрээ тийм болчлоо шүү гэдэг байдалтай бас нэг эхлээд хүрэх ёстой байна. Тэгээд шокны мэдээж нөгөө нэг дараах үйлдэлүүд дараах бидний реакцууд ингээд гарч ирнэ. Тэгэхээр тэр одоо нэг шокны дараа бид нар голцоо юу хийх гэдэг вэ гэхээр голцоо хор шорондоо хөдөлгөөн хийх гэдэг. Гомцсон, ууралсан, үзээ ядсан стонер чадсан бол би харуулад өгнөөч гэдэг юм. Чи надаар дутнаач гэдэг юм уу те. Чи натгүйгээр чи хинч биш. Тий. Хаста юу ч хийдгийг. Тэгэл гол нь тэр чин тэгэл хор шаранда гэдэг нь ууранда гомдолтой бас айцсан даа шүү дээ хөрх юм. Тэгэл буруутгал харамсал тэр үйлдэлээс болоод хор шаранда хүн бол юу эсэг хийж чаддаг.
За амьдрал үтсэн анианар гэхэд бол энэ дээр бол миний мэдхийн тий одоо би чинь олон хүүхнүүдийг мэднэ тий өөрөө ч залуу байсан тий ингээд залуу байхад миний залуу найз нар яг нас явсны дараа ингээд амьдрал үзсний дараа бол хүний ингэж гаргадаг энэ одоо миний ярих гээд байгаа энэ үйлдэл нарай гайгүй бол тий тухайн үед бол тэр эрэгтэйг эсвэл буцааж авах гэж тий одоо би хамгийн чухал хүн штэ энэ надаас урвсан бол би буцааж авчирна гэдэг нэг үйлдэл хийх гэж нэг юм болдээ. Эсвэл бүр одоо үгүй хийх гэж нэг юм болдээ. За манай Монголд чинь тэгэл үгүй хийх аргууд нь ойрхон шүү дээ. Тэгээд нэг найзлага уцтал станерээ хараал хийлгмээр байна, ерөөл хийлгмээр байна тий. Бөө хаан байна гэл хайгаал явдаг шүү дээ. Тэгэл тэр нь ч амархан олддог. Тэгэл тийшээгээ ч очдог. Тэгээд тийм бүүдэр очоод надад бол өстой миний сонсч байсан зөндөө олон кейсүүд байна. Тэрэн дээр бол нэг нь болохоор тий тэрийг бол одоо бүр хинч биш болгоод өгөөч. Өстой ажлын үгүй болгоод өгч одоо нөхрийгөө тий эсвэл найз залуугаа өстой хинч биш болгоод өгөөч. Өстой ажлын үгүй хийгээд өгөөч, амьдралын үгүй хийгээд өгөөч гэдэг тийм хүсэлт явдаг. Нөгөөх нь өөр хүнтэй болцсон бол тэр хоёрыг салгаад өгөөч, над руу буцаагаад өгөөч гэдэг ийм үйлдэлүүд айгүйх явдаг. Өшөө тэгэл хор шарандаа очиод нөгөө миний нэг таньдаг ихч үйсийн тэр машины дэлгүүрээрээ зурж ирсэн шүү дээ. Гадаа нөгөө машин байсан. Тэнгүүд гэрийнх нь гадаа нь очиод нөгөө дэлгүүрээрээ зурж мөрөл би тэгэл тэр үедээ яана л гэж очиасан. Яана дараа нь бэрэгтчүүл яана. Муухай шүү дээ тэр ч удаа. Тэгэл хор шаранда тэр машин зурхалж өстэй энүүхэн энд ерөөсөө юу ч хамаагүй хийж чадхаар байхгүй аюултай. Тэгэхээр тэр нөгөө шокоос болол хөөх юм тийм болоод байгаа шүү дээ бид нар ч. Шоконд орсон тийм ингээд өөрийнхөө юу болсон бэ гэдгээ ингээд нөгөө 2-7 хоногийн дотор шүү дээ тий. 2-7 хоногийн дотор л бас тэ нэр янз янзын үйлдэлүүд гардаг. Тэгээд энэ дээр бол одоо өстө амьдрал үтсэн аниа гэдэг шиг нөгөө эрэгтэй хүнээ буцааж авъя. За одоо эрэгтэй хүн дээрээ ярив тий ингээд одоо араар нь тавьсан эрэгтэй хүнийг буцааж авъя гэдэг үйлдэлүүдийг бол айгүй хийжсэн түүхүүд байгаа. Тэгээ одоо бид нарт ч юм бол яг нь анализ хийх ингээ хугацаа байгаа шүү дээ. Тухайн үеийн хойноос өрөөлөн өчнөө хүний ингээ түүхийг амьдралын түүхийг сонсож байхад эрэгтэй хүн эргэж ирлээ. Ирчээд амьдрал эргэж босдоггүй нөгөө дотор байшинч босдоггүй тэр хүнч хурж ирсэн би нь хурж ирчихсэн ч ингээ сэтгэл нь сүнсэн одоо үгүй болцсон ч гэх юм уу нугарсан ч гэх юм уу тийм айгу хэцүү юм бэлээ те тийм юм үдсэн хүүхнүүд бол одоо аниандар болсныхаа дараа өстөө тэгж болохгүй байна нөгөө бөөгөр хийсэн юм яриад гайхалтай шүү дээ бөөгөр ламар тийм бөөгөр ламар станер хүүхнүүд бол тэгэл гүнш хамгийн тийшээ тэгэл чи шулмын арга шүү дээ яг ярих юм бол тийм бидтэй шулмын арга гэдэг чинь тэгэл тэр хүний бүр байхгүй болгоо ичдэг л гэсэн үг л шүү дараа нь тэр хүмүүсийг харамсдаг шүү дээ яг л тэр шулмын арга гэдэг чинь тэр хүний биеийг л авчирчиж байгаа сүнсэн тэнгүүд сүнсийг гацаачиж байгаа байхгүй тэгэхээр тэр нь бараг л өхөл төрөгдөг л гэдэг юм билээ. Тийм сонсондоо сонсчихсан өхөл төрөгдөг. Нэг бол нүрцээр байгаа л зовсоор байгаа л тэгэл нэг юм хинч биш болцсон л амт ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хор шарандаа л ерөөсөө үйлдэл хийхгүй байх шүү дээ. Яг бол хор шарандаа хийсэн үйлдэл болгонд бид нар ихэнхдээ харамсдаг шүү дээ, тий. Хор шарандаа одоо нэг боч зодол 9 шидийн үг хэлээл одоо яг тийм хэрүүл тэгэл бас хүүхдүүдтэй байл хүүхдүүдээрээ бамбаа хийчин. Тэгэхээр тэр хор шарандаа л гол нь хийхгүй байх хэвээр яг энэ 14 хоногийн дотор ерөөс ямар ч шийдвэр гаргахгүй байх хэвээр л гэдгийг урьдчилж хэлмээр байна. Урьдчилж хэлэхэд бас нэг зүйл байна. Энэ дээр бас л амьдрал үтсэн аниандар гэдэг байр суурьнаас бол шалны алчуур болохгүй. Тий, шалдаа буухгүй. Шалны алчуур болохгүй. Яасан гэхэлэр одоо шарандаа байна уу, айсандаа байна уу, гомцондоо байна уу, тий ингээд тэр эрэгтэй хүнийг за бөөгөр явдаг тий. Гэтэл өөртөө гүйж очдог, гуйдаг, говьшдаг, хүүхдүүдэд бодолтой, намайг бодолтой. Тийштэй өөрхий сүгдэж мөгддөг хүмүүс бас байж штэ гуйж уйлдаг. Тий. Байсан. Зөндөө харсан, зөндөө сонссон. Тэгэхээр тэр бол бас үр дүнд хүрэгдэггүй. Тэгэл эмэгтэй хүн шалны алчуур нэг айгүй гоё үг би сонсчихсан. Эмэгтэй хүний одоо үнц нь хэвэрхэн штэ. Та өөрөө ингээд уландаа гიშгээд өөрийнхөө тэр үнцнийг хагалчих юм бол
найзаасаа зээлж авна гэж байхгүй шүү дээ. Тийм тий. За тэгэхээр яг дахин хэлэхэд хор шарандаа яг энэ 2-7 хоногийн хугацаанд яаран шийдэл битгий гаргаач. Ямар нэг үйлдэл битгий гэж нөгөө үнтэйгээ холбогдоод баг хэрэггүй ер нь тэгэл нэг аль болохоор зай бариад өөрийгөө нэг тусгаарлахыг л хичээгээч. Тусгаарлахыг чиний зүгээс юу гэж тайлбарладаг? Тусгаарлах нь ямар ач холбогдолтой вэ? Ер нь бол юу ингэж зөвлөдгийг одоо яг ингэж мэдчихлээ шүү дээ. Одоо өчтөр мэдчихлээ. Надад нэг хүн ирлээ шүү дээ. Тэнгүүт нь аль болохоор ингээд аав ээжиндээ очих уу, тэ нэг өөр байранд очих уу, тэр хүмүүсээ төр зайгаа барьж байгаа. Яг л харах болгонд л нөгөө дургүй өрөөдөг байхгүй. Харах болгонд л нөгөө өстө твич уртаад гэж шүү дээ. Ядаргаатай бүр ингээд нэг нөгөө өөрийгөө яй гэж яах чинь нөгөөтгөө харахаар дахиад нөгөө юм буцаж сэргэж очиод нөгөө шок нь дахиж хөдлөл дахин нөгөөтг нь сэгсэдэг юм орж ирээд байгаа болохоор бүр гадагшаа явцсан ч боломжтой бол яах вэ? Болохгүй л одоо найзындаа очиод бас нэг төр хугацаанд байдаг ч юм уу. Нэг тийм харга хэрэглэхгүй болохгүй. Тэгэхгүй л нөгөө тэр ч одоо бидрийг нэг ингээд тайван байлгаж чадахгүй юм чинь дахиад ингээд орж ирээд байх юм бол буцаал нөгөө ингээд дотроос юу ис гарч ирэх үү. Тэгээд удаан хугацаанд тэр чи итгэл дац харилцаа болохоор ингээд бүр нөгөө өмнөх бас нэг жижиг сажигнууд ч гэсэн босч гарч ирнэ. Тэгэхээр яг тэр үед ер нь тусгаарлалцсан зүгээр. Би нөгөө талаас нь бас тайлбарлахад яг бол чинийхтэй бас таарч байна сангаа үг нь л арай өөр болохоос ш. Шинжлэх ухааны талаасаа тайлбарлахад би энийг бол 1-р эпизод буюу гомдол гэдэг дээр бас яг энэ тархины бүтцийг бол тайлбарлаж байсан. Биднэрт бол баруун чихнийх нь хойхон талд нэг тийм вандууны хэмжээний тархины булчирхай байдаг. Тэрнийх нь нэр нь болохоор амигдала. Одоо та нар минь дараа нь сонсож байгаа та нар минь дараа нь амигдала гэж юу юм бэ гэд Google дэх юм бол ингээ монгол хэл рүү орчуулсан тайлбарууд бол зөндөө явдаг болсон. Энгийнээр тайлбарлахад та нар нөө Inside Out гэдэг нөө Google-тэй кино үзчихсэн бол тэнд нэг ингээл шилэн цонхны ард нэг хідэн мэдрэмжтэй хоорондоо ингээл уралцаал булаацалтал хин коног дарах уу гэж шийдэд байдаг. Ер нь бол таны сэтгэл хөдлөлийн удирдлагын төвч нь одоо тэр амигдала. Тэгэхээр чин тэр дотор л нөгөө бүх мэдрэмжүүд нь амьдраад байгаа. Сая яг чиний хэлдгээртэй одоо ингээд нөгөө хүнийгээ эргээ харчих юм бол тэр нь гадны нөлөө буюу ингээд таны амигдала буюу тэр сэтгэл хөдлөлийн удирдлагын төв дотор босцсон байгаа сүрэг мэдрэмжүүд те тэрэн дотор уур, гомдол, хорсол те гэд эднэр чинь дахин хөндөгдөд байдаг. Яг тэгвэл гадны нөлөө буюу триггер нь эргээ сануулцдаг. Овоо нэг жоохоо ингээ унтаж амраад те одоо ээж аав дээр очоод те хайрдуулаад гадагшаа явчаад нэг жоохон тэр амигдала дотор нь асцсан байсан тэр мэдрэмжүүд нь шүү дээ те уур гомдол гэдэг тэд нар арай нэг жоохон намжиж эхэлжээтэл яг нөгөө триггер буюу нөгөө хүн нь нүдэнд нь харагдчих юм бол нөгөө тул нь дахиад асчихна. За эдгээр асцсан байхад юу болдог вэ гэхээр таны эрүүл ухаан унтарчдаг. Тэгэхээр та ерөөсөө эрүүлэр сэтгэж чадхаа болцсон гэсэн үг. Танаас ямар үйлдэлүүд гарах вэ гэвэл эсвэл дайрна алаад үгүй эсвэл зүхт нь үхээд үгүй эсвэл гац нь идцгээ ууцгаа. Ерөөсөө ийм гурван үйлдэл танаас гарна. Тэгэхээр альч гарсан үйлдэл нь бол таны эрүүл ухаанаас гараагүй учраас дараа нь та харамсна. Та амьдралдаа ямар нэгэн одоо эргэж харамсах зүйлэл хийнэ гэсэн үг. Та харамсах зүйл гэсэн. Тэгэхээр ингээд таарч нь ахи high five is always дахиад таарч нь. Тэгээд нэг тусгаарлаад ингээд байж гарах хүн бас нөгөө одоо бид нар чинь нэг юм энергиэр ярих юм бол ийм штэ савн дотор ингээд нэг ус байсан доор нь ингээд баахан хог шар тунцсан байсан тэр нь л ингээд нөгөө ууралцаж ингээд гарч ирээд байгаа хгүй тэр нь ингээд намжих тийм юм бол бас нэг тайвширж иж тэгжээж дараа нь эвтэхнэр нөгөө хог шараа гаргах хэрэгтэй болчиход байгаа штэ тэгсэн чинь л нөгөөтгөө дэлбэлээд байх юм бол болохгүй тэгэхээр тусгаарлаад тэр нөгөө доторх усаа ингэж нөгөө буцалгаад байхгүй юу яагаад байхгүй сэгсрээд байхгүй нэг тийм байдалд лифтийнхэн эхлээд байж ах хэрэгтэй. За тэгэхээр тэгээ одоо нөгөө шокноос ингээд нөгөө гарахтаа бид нар дараа нь ингээд дараагийн ингээд нэг үйлдэлүүд үйл явцууд болдог тий. Тэгэхээр хамгийн ихэнд надад одоо нэг юу бодогдоод байна. Нэг л тийм барилга нь өршсөн. Одоо тэгэхээр би яах ёстой байгааг мэдэх болчдөг. Тэгэхээр яг хүн
ямар үйлдэл гарах вэ? Ер нь бол энэ дээр ингэдэм байлээ. Ер нь бол ингэдэм байлээ ч биш. Ер нь амьдралаар ч тэ шинжлэх ухаанаар ч тэ чиний энергиэрч дөрвөн чив дээр бэлдээж ярьж хаад гарч ирсэн. Хүн хамгийн түрүүнд өөрийгөө л босгох хэрэгтэй. Тий. 2-7 хоног хүлээлээ. Жохон ингээд нэг эргээд нэг ухаан сэрж эхэлж штэ тий. Тэгэхээр тэрний дараа ерөөсөө л өөрийгөө босгох. Өөртөө л анхаарах. Тий. Одоо юу гэдэг штэ бас нэг эпизод дээр ярьжсэн юм аа би. Гэхдээ энд бол бас яг таарч байгаа юм чи ярьж. Онгоц ямар нэгэн одоо хөөрөөд нисэж явж байхдаа ямар нэг юм боллоо гэхэд хамгийн түрүүнд тэр хүчил төрөгчийн маскыг хүн өөртөө зүүх ёстой гэж байна. Өөртөө зүүжээч та бусдад тусалж чадна, өөртөө тусалж чадна, тэндээс өөрөө амьд гарч чадна гэдэг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан та хамгийн түрүүнд тэр таны сэтгэл ингээд шатна, таны сэтгэлийн байшин шатцсан байгаа. Тэгэхээр ядаж тэндээсээ өөрийнхөө те ингээд 2 багнаа босгохгүй, 4 ханаа босгохгүй те өөрийгөө эхлээд нь босгох. Тий. За тэгэхээр нөгөө бас нэг юм болоод байдгийг дараагийн үйл явц нь ерөнхийдөө бид нар өнгөрсөнтэйгөө зурлах гэдэг байхгүй босхоос өмнө те өнгөрсөнтэйгөө зурлал ингэдэгч байж үү тэгдэгч байж үү би тэр үед ингэсэн болохоор намайг ингэсэн юм болов яагаад ийм юм болцсон юм болоо гэд тэрнтэйгээ зурлаад ерөөсөн. Одоо жишээлбэл те ингээл нөхөр юм уу хайртай эрэгтэй хүн нь ингээд араар нь тавьчлаа штэ. Тэгэхээр би өстө хувцсыг нэмдүүдч өгдөггүй байсан тэрнээс болчвоо те. Оройдож ирдэг байхад нь те ингээд би уучлаад те ингээд тоохгүй яваад идэг байсан тэрнээс болчвоо гэл ингээл 9 шидийн юм бодно. Тэгэхээр нөгөө би бас энэ буруутгал одоо нэг буруутгал юм гимшил орж ирээд шүү дээ харамсал гэдэр орж ирээд шүү дээ одоо яг юугаар энергиэр ярихаар тэгэхээр бид нар ингээд тийм байдалд орчихоор яг нөхөр орсон юм шиг тэгэл нөгөө яагаад тэгсэн бол гэдгийг хайгаад тахаар улам л нөгөө нөхөө ингээд мацаал томруулаад ингээд нөгөө бүр ингээд жижиг нөхөөсний бүр том нөх болгоод байдаг байхгүй одоо машиныг ингээд нөгөө шавханд гацчихдээ шүү дээ тэгэнгүүт нөгөөтхөө ингээд хүчээр ингээд гарах нөгөө ингээд эргүүлээд тахаар ингээд улам шавхацаал улам нөгөөтхөө суугаал тэгээд нэг тийм шокны тэр дараах үйл явц ингээд зуралдаал байдаг байхгүй нөгөөтгөө тэгэхээр тэр нөгөө зуралт нь ингээд биднийг тэнчнээсээ гарахгүй улам гацаах гэдэг. Тэгэхээр нөгөө бодлого хичээлдгээр тэрэн дээр битээ зуралдаа өөрөөсөө эхлэе гэдэг нь тэр нөгөө нэг хэн буруутай би буруутай гэдгийг эхлээд хайчих. Одоо энэ байдлаасаа би өөрөө яаж гарч ирэх вэ гэдгийг л анхаарах нь. Тий одоо за нэгэнд одоо ийм болцоо одоо байшин болцоо дугуй гаццсан. Тэгэл одоо данкрат хэрэглэх юм уу нөгөө ачигч дуудах юм уу те нэг бол өстой машин хаяа явах юм уу ерөөсөө яг тийм өөр юмруу л ингэж яахгүй л ингээд нөгөө бид нар ингээд гацаад тэгээд нэг тэр яагаад энэ сэдвийг хүнд сонсогддог гэхээр энэ байдлаас гарч чадахгүй гацаад байгаа болохоор нөхөө томруулаад нөхөндөө үлдчих гээд байгаа байхгүй тийм шүү дээ зарим хүмүүс чинь тэгэл энэ нөхөндөө бүр 10-20 жил явцсан ч хүмүүс биш үү? Ой миний бүр нэг найз 10 жил энэ компьютер явсан шүү. Тий, тэгэхээр тэр нөхөн дотор байхад юу болдог вэ гэдгийг бол өмнө нь ч бит хоёр бас тэ өмнөх эпизодууд дээр ярьжсэн шүү дээ. Тий. Сэтгэл санааны хямралт ингээд удаан байхаар чинь биеийн хямрал болно шүү дээ. Тий, тэгэл нөгөө өөрийгөө голох нь гацах гэдэг 2 дугаар эпизод 3 дугаар эпизод дээр ярьсан бүх юмнууд л тохиолдно. Тий. Энд чинь нөгөө гацах гэдэг нөгөө чивтерийн 4 дугаар эпизодыг одоо нэг том илрэл авахгүй тий нөгөө урагшилж чадахгүй ойлгож чадахгүй зүгээр л өнгөрсөн лүүгээ очивол тэгэл юу болсон бэлээ яасан бэлээ яасан бэлээ гэл суугаад байна. Нойргүй хана штэ одоо тэгэл яг тэгсэн байж штэ тэгсэн чинь би ингэсэн байж штэ гэл их бүр нөгөө бидрийг орооцолтуулдаг юу яадаг. Тэгэхээр яг тэр үед яасан дээр үгээр одоо нөхнөөсөө гар гэдэг нь ерөөсөө тэр бодлоо зогсооно. Одоо бид нар энийг 1000 бодоод 1000 ингээд юу яагаад өнгөрснийг нэгэнт өөрчилж чадахгүй өнгөрсөн чинь өөр ингээд цемент болцсон. Тэгсэн чинь цементээ ингээд дрилдэд ингээд нэг гэдэг нөгөө дрилдэд битгий хийл зүгээр ингээд хумсаараа майжаад яг нь хумсаараа майжаад нөгөө хумс нь баг хугарч хуруу цас гараад гэх шиг айгуу тийм муухай юм болоод байгаа болохоор за болио одоо ингээд өнгөрсөнтэйгөө зурлахгүй. Ерөөсөө л энэ өнгөрсөн чи одоо ингээд болцсон. Бид нар энийг хизээч өөрчлөхгүй. Харин бид нар гоё ирээдүгөө яаж өөрчилж болно гэдэг л юмар. Яг гоо ирээдүлөөгөө яаж өөрчилж чадна гэдэг бол дараагийн шат хаалтай яад гэвэл чивтер чинь бол ингээд нөгөө 3 үе шаттай гэсэн шүү дээ. Тэ энэ өөрийгөө босгох, тэ өөрийгөө нөхөн сэргээх үйл явц маань тэ одоо шокныхоо үед бол өөр үйлдэл хийхгүй 2-7 хоног тэ та өөрийгөө өөр дээрээ пауздар
өөрийгөө нөхөн сэргээхтэй одоо бэлтгэлээ хангаж штэ. Өөр хүн лөө хандах биш. Яадаг бол энэ шокны үед яадаг вэ гэхээр нөгөө хүн яагаад ийм сонголт хийв? Тэ нөгөө хүн яагаад ийм шийдвэр гаргав гэдэг дээр бид нар ингээд анхаарлаа төвлөрүүлэх гэдэг өөртөө штэ. Гэтэл бит хоёрын зөвлөд байгаа нь өөр хүн лөө та яваад хэрэггүй. Нэгэнт өнгөрсөн баларсан. Одоо нэгэнт л одоо таны итгэлийг маш томоор нураалаа. Тэ энэ бол цемент болчлоо тэ. Тэгэхээр одоо тэр хүнийг ойлгох гээд байх та хэрэггүй. Тэр хүнийг тэ ингээд тайлбарлах гээд байх хэрэггүй. Тэр хүнтэй уулзраа ойлгох гээд байх хэрэггүй. Эхний ээлжин та өөрийгөө босгох. За өөрийгөө босгох гэдэг маань бол нэг та бол яалтж байхгүй 3 үе шатыг дамжина. Сая соёнгоо маань бол эхний үе шат буюу өнгөрсөнтэйгөө зууралдах. Тий, өнгөрсөнтэйгөө зууралдах гэдгийг бол айгүй сайхан тайлбарлаад ярьчлаа. Энэ дээр бол би надад нэг санаа төрлөө. Яасан гэсэн чи тэртээ тэргүй бид нар өнгөрсөнтэйгөө зууралдаж явахдаа шокноос бүрэн гараагүй байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг гацалт өнгөрсөнтэйгөө зууралдаж байгаа нэг илэрэл. Угаасаа манайхан хаашаа явдаг вэ гэхлээр нөө түрүүний яриад байсан бөө, гандан, лам тий аура одоо коуч тий одоо ингээд нэг тишээ явдаг. За хэрвээ та гандан орж байгаа бол эсвэл одоо лам дээр очиж байгаа бол үзүүлж байгаа бол тий юу болчих вэ яач вэ гэд маш олон тохиолдолд нэг өнгөрсөнтэйгөө зууралдаж байгаа юм чинь нөгөө хүн лөө чиглэсэн ном уншуулах гэд байдаг. Тэ одоо тэр хүнийг буцааж авах дөрөвний чигээр ярьцснаар эсвэл тэр хүнийг улам дорой тэ амьдралын доройтуулна гэхүү тэ одоо ламнар тийм ном уншдаггүй байх. Гэхдээ бөө мөгөр явхад бол тийм бол зөндөө болдог шүү дээ. Тэрний оронд та өөрөө өөртөө ном уншуулчихдаг. Тэ өөрийнхөө нөгөө юу лээ нөгөө химрээс гэдэг. Химрээс сан өөрөө тэ эмэгтэйчүүд маань бол илүү ногоон тарих цагаан дээр. Та чинь айгуу сайн мэдт юм шүү дээ. Явчихсан. Тийм ээ. Явчихсан. Хитэн ном хэлнэ гэсэн чинь дараа гэж 2 гэлчих шүү. Тийм. Тэгэхээр чинь ядаж та өөртөө зориулж тэ ном уншаад тэгээд тэр ном уншуулж явахдаа сайхан ингээд өөрийгөө хайрлаад бодоод өөрийгөө мэдрээд тэ өөрийгөө сул тавиад гэд сухад ядаж та нэг ийм үйлдэл хийчихэд энэ гацалтаас гарах бас нэг алхам шүү дээ. Тэгээд нөгөө өмнө нь бас хэлжсэн бид нар тэр гацалт дээр гомдол дээр өөрийгөө голох дээр хэлжсэн бүх аргуудыг бас хэрэгжилж болно. Одоо нөгөө тэрийгэ дахин яриад байх нь хаашаа ямар ч байсан өнгөрснөө бодхоо билнэ. Тэгээд нөгөө бичиж шатаадаг нөгөө хамгийн энгийн аргуудаа бас хэрэгжилж болно. Тэрийг ч аюу сайн хэрэглэх. Ёстой нөгөө өөрийнхөө дотор тэ ингээд шатж байгаа тэр бүх мэдрэмжүүдээ тэр цаасан дээр буулгаад тэ муулаад хэрүүлээ хийгээ дээрэс нь нулимсаа тусаагаад би бүр хэлдэж хараасан ч болно үлсэн ч болно ерөөсөө бүр чөлөөт цаасан л нөгөө нэг цаас бол бүхнийг даана гэдэг шиг. Тийм тэгээд нэг удаа бичих албагүй шүү дээ. Тэр чинь одоо өдөр болгон өдөрт хэдэн удаа бичиж байна шүү дээ. Нэг удаа хийлээ таснаас биш шүү дээ. Тэр чинь одоо тэгэл тэрийг санджлаа гэж байгаа л дахиж бүр ингэж дэлгэрүүлж бичиж болно. Гол нь дотроохоос л ингээд гоё гаргаад ингээд доторх энерги цэвэрлээд байгаа тэр мэдрэмж чинь л орж ирэх болно. Тэгээ өмнөх 4 эпизод дээр ярьсан сая бас дурдлаа дахин давтаад хэлэхэд товчхон давтаад хэлэхэд нөө түрүүний таны амигдала буюу сэтгэл хөдлөлийн удирдлагын төв байгаа тэр төв дотор удирдлагыг сөрөг мэдрэмжүүд тавцсан байна. Тэ нөгөө уур гомдох, үзий ядах тэ. Тэгэхээр ингэж бичээд байхаар шинжлэх ухааны талаас нь ярихаар бичээд байхаар яг сая сонгочны илтгэр ингээд дотроосоо эднэрийг гаргаад байхаар тэднэрийн хүчийг ингээд сулруулад байгаа, бууруулад байгаа. Тэд нар маань арай нэг жоохон багсаж эхэлж байгаа. Одоо өстой буцалж исэн бол ядаж ингэж нэг одоо юу гэдэг вэ нөгөө зөөлөн гал дээр галаа зөөлрөө филиппикний 6 дээр биш 1 2 дээр явах юм. Шууд 1 2 руу бас орохгүй те ингээд 5 дараа нь 4 тэгэхэр чи ингээд дахин бичээл авах юм бол тэд нар маань ингээд те ингээд плитикний юу гал ингээд буураад байна. Тийм байна. За дараагийнх нь болохоор бид нар нөгөө одоо өнгөрсөнтэйгөө зурласан дараа тэгэл өөрийгөө голж эхэлнэ. Өөрийгөө надаас суулаад тэгчүү гэдэг юм орж ирээд тэгэл би одоо нэг хангалттай байсангүй би нөгөө хүнээ за тэгэл
гаднахаач голн, доторхооч голн. За дийлэгтэй гаднахаа голд юм. Тэгээд залуу байхад ялангуяа. Тэгэл одоо үсээ тайр гэж яхад нь тайрахгүй яваа. үгүй тэгэл мем зэмний асуудал хэрэгддээ шүү. Тэгэл мемээ нэмж хийхмэр санагддээ шүү зэрэг хүмүүс. Тэгэл юу одоо юу лээ нөө давхраа хийлгэн. Юу вэ? За яг нөгөө нэг үсээ тайруулахаар яасан нөхрөөсөө салцсан юм уу гэдэг залгаас салцсан юм гээ. Бүр хүмүүс мэддэг болсон юм шиг тэгж асуудаг гэл инээд болоод идэгсэн шүү дээ. Тэгэхээр яа тэгэл хүн юу гэж хэлэх юм ямар хамаа. Хүн юу гэж хэлэх нь ямар хамаа. Та ямар алтан зоос биш, та ямар 100 долларын дэвсгэрт биш, хүн болгон таны үйлдэл таалагдах албагүй. Хамгийн гол нь та өөрийнхөө төлөө одоос та хамаг хүчээ, хамаг сэтгэлээ, хамаг ухаанаа зарцуулах цаг нь шүү. Тэгэхээр одоо түрүүний ийш тийшээ явж тэ өөрийг нөгөө хүн лүгөө анхаарлаа хандуулна гэхээр гисний хэрэггүй өөрлөгөө анхаарлаа хандуул гэсэнтэй адилхан өөртөө анхаарлаа хандуулахдаа гаднахтаа анхаарлаа хандуулахгүй сая соёнгоо хэлээд шүү дээ тий. Гаднахтаа биш доторхтой. Тэгэхээр нөгөө бид нар ингээл өөрийгөө готно гэдэг чинь дотроо ингээл шүмжлэл яваад байгаа байхгүй юу ингээл тэр нь болоогүй энэ болоогүй би тэгдэг байж ингэдэг байж гэдгийг тэрийг ажиглана яг юу шүмжлээд байгаа. Тэгвэл тэрийг яаж засч болох юм яг одоо яг би юу хийвэл энийг өөрчилж болох юм гэдгийг анзаарна. Гоё тэгээд тэрийг бас өөрчлөх сургалтанд суудаг юм уу хүмүүстэй уулздаг юм уу те тэгээд ярилцаад бас явуулж байна. Тэгэхээр нөгөө л нэг өөрийгөө голно гэдэг манай 2 дугаар эпизод дээр ярьсан юм бас л хэрэгжиж явчихна. Бодлогч дээр ер нь бас баярлаад байгаа шүү дээ. Яг ингээд 4 эпизод дээр бас нөгөө дараа яригддаг юмнууд ч гэсэн аюул орж ирээд суурууд нь их гоё. Тэгээ бит хоёр өстө 4 ханаа босгочихжээ. Өмнөх эпизодууд дээр их сайхан дэлгэрүүлээд тайлбарлагдсан юм ингээд дараагийн юм дээр ингээд яригдахаар өө тийшээ очиод бас сонсчосоо гэдэг үднэс бас тэрийг яриад байгаа шүү. Тэгэхээр тэр өөрийгөө голох гэдэг бас нэлээд том цаг 30 минутын бит хоёр эпизод бэлдээд нэлээд дэлгэрүүлээд ярьсан байгаа. Тэрэн дээр бас яаж гарах аргууд нь ч гэсэн байгаа. Тэрийг бас дахиад нэг сонсцсон ч яа. Нэг удаа сонсоод бас бид нар чинь нэгэн тэр одоо нэг 100%-аас нэг 30% л ойлгодог гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь дахид сонсвол бас нэмэгдээд энийг сонсоогүйсэн ч бас нэг юм ирсэн биш үү гэдэг юм шиг орж ирнэ. Тэгэхээр тэрийг бас та сонсоод үзээрэй. Тий. Эргээд би өөрийнхөө гаднахыг хүүхнүүд маань ялангуяа бүсгүүчүүд маань те залуу байхдаа одоо 2 дахь одоо үе шат биш үү те тэрэн дээр бол өөрийгөө айгүйх голдог. Тэгээ өөрийгөө голж яхад бол голохдоо гаднахаа голдог те би ингээд өндөр биш туранхай биш те ингээд тийм биш ийм биш гэд. Тэгсэн чи энэ дээр би бас нэг өөрийнхөө шоконд орж исэн түүхийг ярьчих. Яасан гэсэн чинь бас л нэг одоо энэ сонсож байгаа бүсгүүчүүдийнхээ насан дээр л явдлаа шүү дээ. Тэгээ тэр үед чинь дөнгөж ингээл интернет гээл бий болоод бид нар чинь гаднах мэдээллүүдийг авдаг болчихсон чинь юу болж сонсон гэсэн чинь миний ингээд гоо сайхны одоо төгс одоо хүн гэж би хардаг Audrey Hepburn тийм ингээ Холливуудын хэдэн онд кинонуудад тоглодог байсан юм бэ. Ямарчсан Tiffany харцгааны үе шүү. Харцгааны үе тийм нөө. Breakfast at Tiffany's тийм нөө. Tiffany байсан өглөөний цай лүү. Тийм. Тэгсэн чинь тэр маань бол ингээ 3-4 нөхөртэй байсан юм байна. Зөв. Манайхан бол одоо тэгэл кинонуудыг харсан байх, тэгэл зургуудын зөндөө харсан байх. Audrey Hepburn айгу том алдартай гоо сайхнараа тийм ингээд алдарсан бүсгүй шүү дээ. Одоо хэр жүжигчнээс нь мэдгүй. Ямар ч гэсэн хамгийн хөөрхөн л тэр. Хамгийн хөөрхөн тийм хөөрхөн минь. Тэгсэн чинь ингээд 3-4 нөхөр сольсон. Тэрнээс хид араар нь тавьдаг байсан. Тэрнээс болоо солсон. Салжсэн тийм. Тэгсэн чинь би чинь бол ингээд бүр ингээд гайхаад ухаанаа олдгоо. Яасан гэж ийм сайхан хүүхний араар тийм эрэгтэй хүн тавина гэж байх уу? Өөр хүүхнээс харах уу тийм? Өөр хүүхэн харах уу гэж би чинь бүр өстө бүр гайхаад бүр ухаад учрыг нь олоогүй. Тэгсэн чинь тэгэл одоо интернетээр янз янзын мэдээнүүд нэмж гарч ирэлсэн чинь Marilyn Monroe. Тэгээ бас л ингээл эмэгтэй хүний гоо сайхны туйл шүү дээ тийм. Одоо бүр цаг хугацаа өнгөрөх тусам улам л одоо ертөнц бишигчдийн тоон нэмэгдээл одоо мартагдахгүй тийм. Мандат байгаа. Тэгсэн чинь бас араар нь тавьдаг байсан. Сүүлэлдэг байсан нөхөр гэж байна. Тэгэл одоо Шакира явж шээ. Шакира за бүр тэр хол яваад юу гэх. Сүүлдсэн чинь Шакира гэсэн чинь энэ маань бас гэх. Эхний хоёр дээр би шоконд орсон баг. Тэгсэн чинь энэ дээр гэсэн чинь энэ маань бас гэх.
Тэгэхээр түгээмэл үзэгдэл юм биш шүү. Тэгэхээр чинь од гэлтгүй, хөөрхөн гэлтгүй, өндөр модель гэлтгүй л шүү дээ. Тэгэхээр чинь гаднах төрх бол ерөөсөө хамаагүй болж тарж шүү дээ, тий. Тэгэхээр тэр өөрийгөө голох дээр та нар бүдүүн байна, хөгшөрж гин одоо юу гэдгийг юу гэлээ нүүрэн дээр батг гарцсан байна гэх. 2 хүүхэд гаргацсан чинь миний бэлгүүс томорцсон гэд одоо эн чинь цаан чинь бас сургийн сонсож байхад хавиргаа ахуулдаг гинэ. Бурхан минь. Тэгэхээр хавирга ахуулаад нэмэргүй юм байна. Муум хийлгээд нэмэргүй юм байна. Яасан гэж Шакира, Мэрилин Монро, Одри Хепберн гэдэг эдгээр чинь бол өстой гоо сайхны одоо туйл гэхүүтэй тийм хүүхнүүд байх талаараа нь тавьчин. Тэгэхээр гоо сайхандаа анхаарал нэмэргүй. Тэгэд одоо Мэрилин Монрогийн одоо өөрийнх нь юу байдаг штэ. Юу гэдэг лээ нөө биографи чинь намтар. Тий өөрийнх нь намтар дээр бол тий ингээд би хизээч өөрийгөө хөөрхөн гэж бодож байгаагүй гэдгийг уншаад би бас нэг шоконд орсон шүү дээ. Тэр хөөрхөн, тэр гоё хүүхэн. Тэгэхээр тэр юунаас болж юм гэхээр гаднах нь ямар ч гоё байсан дотроо өөрийгөө босгох чадаагүй бол гаднаас ямар ч мистасл хийлгээд ямар ч тий ингээд сормос суулгаад ямар ч хавиргаа ахуулаад бол нэмэргүй юм байна. Доторхоо босгох хэрэгтэй байна л гэдэг. Эндээс бол айгу том сургамж гарч ирж байгаа. За тэгээд нөгөө өөрийгөө голохын дараа бас юу болдох вэ гэхээр одоо ингээд өөрийгөө голцсон тэгээд тэрнээсээ нэг гарах гад үзэн тэгээд нөгөө барьц алдна. Юу нь яах ёстой? Юу нь юу хийх ёстой? Одоо нөгөө одоо ингээд манай хүмүүс сонсож байгаа хөтэ ингэж болохгүй тэгж болохгүй л гэдэг. Тэнгүүд ингээд тэгээд яах ёстой? Одоо яах ёстой ингээд бас яачна. Тийш орохоос өмнө би дахиад нэг ганц хоёр юм нэмчих үү. Яасан гэхээр мэдээж хэрэг ингээл эмэгтэй хүн чинь өөрийгөө голох мөчтөө бол хамгийн түрүүнд толинд юу харагдаж чинь тэрийг л голно шүү дээ. Тэгсэн чинь чи хоёр нь гадна толинд юу харагдаж байгаа бити голоо. Тэгээ энэ бол ингээд түүхэрч тэр шинжлэх ухаанаарч тэр те түүх гэдэг нь бол тэр сайхан хүүхнүүдийн те ингээд түүхэрч гэсэн нотлогдчиход байна гэд тэгсэн шүү дээ. Тэгэхээр тэгвэл яах юм гэдгээд тэр хоёулаа нэг ганц хоёр зөвлөгөө. Ямар ч толинд хараад бол нэмэргүй юм байна. Тийм да толинд хараснаа битэг гол. Тэгчээд гэтэл стилтэй ингээл би хангалттай байсангүй, би тийм одоо халамжтай байсангүй, би ийм байсангүй, тийм байсангүй гэд өөрийгөө голох үе шат яваад байгаа шүү дээ. Тэгэхээр би нэг нэрээ сайхан нэг хүүхэнтэй ингээ иржсэн байхгүй юу? Ер нь ямар хүүхнийг хөөрхөн гэдэг юм бэ? Одоо нөгөө яг над ирж иргэдсэн байхгүй юу? Энэ хүүхнүүд ч дотор ингээ хөөрхөн биш гэж өөрөө яриадах юм ба. Тэгээд тэгсэн чи яг ингэж байсан. Нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ цогтой хүн. Ямар ч царай мөдөн хөөрх ордог. Тий. Тий. Тэгш нөө дотор хүн гэрэлтэж шүү дээ. Нөө дотор хүн гэрэлтэй даа. Тэгэхээр бидрийг юу дотроо гэрэлтүүлээд байна? Юу цогтой болгоод байна? Юу бидний нүдийг сэргийхээр байна? Тэгвэл нэрээ нэг ийм царайлаг хүүхэн одоо оддаг ингээ харахаар зарим ингээ цаанаа нэг нүдэнд гуниг байна гэл нэг яригддээ шүү дээ. Тэр чинь яг харахгүй тэр дотор нь босоогүй л хүүхнүүд болж таарад байгаа байхгүй. Тэгээл яг нэрээ тийм хүүхнүүд царайлаг харагддаг шүү гэл нэг сайхан нэг охин ирээд тэр нэг ярьсан чинь тэрний тухай нэг ярьж үлээ. Тэгэхээр доторх галаа асаанаа өөрийгөө голоод байвал доторх гал гэдэг нь бидний хийх дуртай юмнууд, бидний кайфтай юмнууд тий одоо юу хийж болох вэ? Амттай бид нар тэрийг хийхээр сэрэгдэг, асдаг кайфтай юмнууд. Энд дэр би яг чамайг ярьсан чинь нэг жүжигчний нүүр нүдэнд харагдаа явчихж байгаа байхгүй. Барбара Стрейсэнд. Тийм Барбара Стрейсэнд царамуудад тооцдог. Харах юм бол толинд харах юм бол гэдэг шигтэй тэр эмэгтэйг харах юм бол одоо яана л байна тий. Тийм. Монгол хамартаа. Тийм. Сон зэрэг шүү дээ. Сон зэрэг тий. Хөрхөж хэцүү. Тэгэхэд бол ёстой саяны чиний хэлдгээр нүдэндээ юутай билээ? Нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ цогтой. Нүдэндээ цогтой. Тэг хүн болгон тэрийг биширдэг. Бүр залуучууд хуйлардаг, царайлаг залуучууд хуйлардаг гэсэн шүү дээ. Тэр нөхрүүдийг харах юм бол вау гэсэн. Вау, яаж энийг тоосон гин царайд. Тийм өстой лаглаг гой ирчүүд байдэн шүү дээ. Үгүй харин тэр GPS юм дуучна шүү дээ бүр. Bijis-ийн дуучнаа. Нөгөө урт үстэй шаргал нөө ахан нөө хамгийн нөгөө ваа гэдэг. Тэр чинь бүр тэр хоёр чинь дийтлдэг байсан бүр хамтдаа кино мөнө гаргаж ирсэн юм шүү дээ. Тий. Тэгэхээр нүүрэндээ галтаа нүдэндээ цогтой чамайг юу хий чинь тэрийг ухаж олно бүр.
Тэр ухаж олохоос өмнө нэг чухал алхам байна л да. Тэр нь юу вэ гэхээр нөгөө өөрийгөө дотроос шүүмжлээд байгаа тэр нэг дуу хоолойгоо унтрах. Одоо нэг дотор нэг шүүмжлэгч яваад штэ чи тэгээгүй, чи ингээгүй тий. Чи халамжтай байгаагүй. Минь чин жижигхэн. Чиний бие чин жижигхэн, ус чин богинохон, нүд чин тийм тий. Хуруу чин ийм гэд тэгэхээр одоо тэр шүүмжлэгчийн л дуу хоолойг унтрах. За яагаад нэг болор ихчээс ирж ирсэн шүү дээ тэр өөрийгөө голох тэр чи хоол хийж байгаа эпизод үл өөрийгөө голох хоёр тэр чи өөрийгөө голоод байна шүү дээ гэсэн чи тэгвэл гур тэр би оёж чаддаг гэл. Тий тэрэн шиг яг тийм тэгээд тэрэн жижигхэн байсан чи нөгөөх нь бас гоё юм байж л байгаа шүү дээ тий. Өөрөөр бахархдаг юмнуудаас сэргийх юм байна. Өөрөөрөө бахархдаг юмнуудаас сэргэн. Тэгэхээр чин өөрийгөө хараад өстой миний мем жижигхэн штэ гингүүтэй бэлхүүс гоё штэ. Тий нүд хөөрхөн штэ. Нүд хөөрхөн штэ. Тий. Эсвэл би өстой нэрэ халамжгүй байсан болов гэхэр чин тэгхийн бол би өстой хоёр хэлээр ярьдаг штэ. Эсвэл би өстой аягүй гоё нэгдэг штэ. Өөрийгөө муулах болгондоо, өөрийгөө голох болгондоо нөгөө талаас нь өөрийнхөө төлөө нэг юм хэлнэ. За нөгөө шүүмжлэгч гэж байгаа юм чинь бас нэг юм төсөөллөөр ярьчих юм бол за та бол одоо ингээд нэг шүүхийн танхимд байж байна. За тэнд бол нэг прокурор байгаа шүү дээ. Ялж байгаа тий. Шүүмжлэгч. Тий, шүүмжлэгч. Хаста тэгээ бидтэй, ингээ бидтэй, тэгсэн бидтэй, ингэсэн бидтэй гэж хаста нэрээ юу гаргаж ирэл нөө факт гаргаж ирэл тий. Тэдэн сарын тэдэн тэгээ бидтэй. Тэдэн онд ингээ бидтэй гэл тий ингээд ялж байгаа. Тэгэхэд бол шүүхийн танхимд бол ганцхан прокурор дуурдаггүй шүү дээ. Ээлжилж өмгөөлөгчтэй дуурдаг шүү дээ. Тэгэхээр та дотроо бас өөрийнхөө өмгөөлөгчийг босгох нь айгуу чухал. Шүүмжлэгч дуурсан бол араас нь заавал өмгөөлөгч дуурах хэрэгтэй. Тэгэхээр балансаа тэнцвүүлээд дээ шүү дээ. За нөгөө миний нөгөө бас хэлээд байдаг өөрийгөө өмөр. Өөрийгөө өмөр зарим дээр бас хинэггүй яах вэ бас тийм л үз. Тэгтээ юм штэ гэдэг юм оруулж ирнэ. Вирусын юм биш гэдгийг унтраа гэсэн үг юм байна штэ. За нэгдүгээр хоёрдугаарт болохоор тэр шүүмжлэгчийг унтраахад бол та ганцаараа унтрааж дийлэхгүй. Яагаад гэвэл нөгөө санаж байгаа бол түрүүний миний хэлснээр таны амигдалаас ирсэн байгаа. Итвчсэн байгаа амигдалаа дотор нь болохоор нөгөө сүрэг мэдрэмжүүд нь хүчээ авцсан байгаа. За тэгээд та байн нөгөө хүн дурсагдана тий одоо тэр нөхөр нь байна уу? Араар нь тавьсан нөхөр нь байна уу? Мөнгө зээлчээ дуцаа авахаа болцсон найз нь байна уу? Эсвэл ингээд хэдэн жил хамтраад бизнес босгосон найз нь араар нь өөр хүнтэй ярьж амиа бодсон гэрээ хийсэн байна уу? Одоо тэр кейсүүд нь янз шүү дээ тий. Наарах удраг гэж бид нар яриад байгаа. Тэгэхээр нөгөө триггер бол дахиж орж ирнэ. Одоо энэ гадны тий тэр хүмүүсийн тухайс танд яриа сонсогдно. Тэр хүний зураг нь нүдэнд нь харагдана. Уцаа ухаж исэн чинь пэйжэс нь тий ингээд утсан дээр чинь пэйж нь гараад ирнэ. Тэр болгонд эргээд нөгөөдөл чинь дахиж сэрэх гээд байна. Сэрэнгүүд таны үйлдэл юу вэ гэхээр эсвэл нөгөө үнтэйгээ зуралдана тэрийг битгий гэж хэлсэн өөртөөгөө зуралт өөртөөгөө зуралдсан чинь шүүмжлэгч нь микрофон булаад тийм болохоор та ганцаараа дийлэхгүй тийм болохоор таныг дэмждэг ойр дотны хүмүүсийнхээ дэмжлэгийг авна. Одоо ээж аав байна уу? Одоо найз нар байна уу? Хамаатан байна уу? Ингээд одоо тэр хүмүүсийн дэмжлэгийг авна. Эний чинь бид хоёр хэдгээр эпизод дээр ярьжлаа бас нэг нэлээд тэр өөрийгөө голох төр л ярьсан юм шиг байна. Өөрийгөө голох төр ярьсан. Өөрийгөө голох төр. Тэгэхээр чин та нар минь тэр өөрийгөө голох стейж буюу өөрийгөө голох энэ үе шатны эхлэвэл манай эпизодыг хоёрдугаар эпизодыг бас дахиад тэнд бас нэлээд дэлгэрэнгүй тавчмын ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр том орон зай хоосорсон тэр орон зайд бол та таныг хайрладаг, танд сайн сандаг хүмүүсээ оруулж ирээд тэдний дуу хоолойгоор нөгөө шүүмжлэгчийнхаа дуу хоолойг унтраа. Тий. Бас зөв хүнээ сонгоно. Зөв хүнээ сонгоно. Тий, яг үнэ зөв хүнээ сонгоно. Тэгэхгүй бас нөгөө шүүмжлэгч өөрөө тэгээ биз дээ. Шүүмжлэгч ороод ирсэн. Чи өөрөө л тэгээд ийсэн шүү дээ. Хогчин гэх нь олохгүй тий. Тэгэхээр тийм хүмүүсийг өөртөө ойртуулж болохгүй. Тий. Тэгвэл нөө дэмжихгүй буруулаад чиний буруулгууд бас хэцүү л биш үү тий. Тэгэхээр дэмждэг. Юун дээр юу лээ? Нэг бол хэлнэ шүү дээ. Чи намайг дэмжиж өгөөч чи.
Одоо бити нөгөө муудлын хэлээрээ муудлаас бити яраараа намайг гой нэг сэргийгээд өгөх нэг юм хэлээрээ ерөө муудлах юм бол бүр тавилаа дараа нь бол яг энэ үед хэрэггүй гэдгийг шударга л хэлсэн амар шүү дээ тий. Тэгээд нөгөөд чи яасан тэгсэн чинь ингээ үздэй би чамд хэлээ үздэй гэдэг тийм яриа айгүй илбэг шүү дээ. Тэгэхээр хоёулаа ийм юм ярихгүй. Хоёулаа гоё шопинг хийя, хоёулаа спад орё. Хоёулаа гоё шин нэг юм ярья, өөр юм ярья. Одоо ингээ шинжил болох хоёулаа шинжил ярья. Цагаан сар бол цагаан сар ярья. Наадам бол наадам ярья. Хөдөө явахаа ярья гэд ингээд бас дэмжлэгээ яг үнэтэй ингээд чиний хэлж байгаа. Тэгвэл нөө манайхан чинь хамт нийлж муулахыг дэмжлэг гэж бодоод байгаа шүү дээ. Тий, яг хөө зарим тохиолдолд тэр чаас нэг гоё байд юм аа. Амттай байдгийг. Бас нэг харин тийм гэл тий ашиггүй нэг юу ячлаа муулах олдлоо гэд байдгийн. Гэхдээ яг энэ тохиолдолд бол хэрэггүй. Яг энэ юм дээр бол тийм ээ. За тэгэхээр өөр энэ дээр ч одоо өөрийгөө голох төр ойдлоо бүр овоо ирчлээ тий. Тий. Дараагийн юуг нь ярих вэ? Барьц залдах гэдэг юм руу. Барьц залдаа шүү дээ. Одоо юм нурцсан шүү дээ. Тий. Тэгэхээр нэг башингаа яаж босгохгүй мэдхгүй бид нар барьц залдаад байна шүү дээ тий. Одоо Чадах юм уу? Тий. Дахиж харилцаа босгож чадаач үгүй ч үү? Хүнд итгэж болох юм уугүй юу? Ер нь тийм харилцаа хэрэгтэй юм уугүй юу? Тий. Тэгвэл одоо нэг найзтай гомдчиод ер нь хүнтэй найзлаад димий гэдэг бас дүгнэлт орчих шүү дээ. Хөөе надад би ийм хүмүүсийг мэдэн шүү. Дахиж хүнтэй суухгүй. Тий. Дахиж хүнтэй дотны харилцаа үүсгэхгүй одоо 20 жил явж байгаа эмэгтэйг жишээлбэл би мэдчихэв. Яах юм бэ гэ. Дахиад намайг дотроо хүсэж байгаа. Тий. А гэхдээ Наа ойртуулахгүй. Өөрөж ойртуулдаг. Тэгэхээр тэр хүүхэн барилга босгоогүй тэр чигээр нураастай барилгатайгаа л одоо нэг гэсэн үг шүү. Тэгэхээр бидний дотор айгүй олон барилга байгаа байхгүй. Одоо нэг нь эрэгтэй хүнтэй барилга нийлүүлээд босгоцсон. Нөгөөх нь нэг найзтай нийлүүлээд босгоцсон. Нөгөөх нь тэр таны хэлээд байгаа бизнестэй босгоцсон барилгууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр уул нь ингээ олон барилгатай гоё амьдарч болох байсан чинь нэг барилга нураачаад ерөөсө хэрэггүй гэж ботцсон. Тий. Байхгүй. Нэг ийм нэг явдал гээд нэг кино байдаг шүү дээ. Служебнэр аман гээд тэгсэн чи тэрэн дээр одоо телевизээрээс байж байгаа л гартай айгүй гоё шинжилгээ гартай тий. Ийм нэг явдал служебнэр аман чи нэг явдал л. Тий. Тэгсэн чи тэрэн дээр яагаад та найз нартай юу гэд асуудаг шүү дээ. Тэгсэн чинь нөө түүхэн тэгсэн чинь яасан гэсэн чинь өмнө нь та хүнтэй байсан уу гэсэн чинь хүнтэй байсан. Яасан гэсэн чинь миний хамгийн сайн найзтай суудсан. Хараар тавиад одоо сүлрээд тэр хоёр наач бүр даблтцсан шүү дээ. Үгүй даблтцсан хоёр байж нэг тийм байна. Тэгсэн чинь тэгээд яасан гэсэн чинь би хүнтэй дахиж суугаагүй. Надад найз нар одоо байхгүй. Шууд хоёр байш нураа гайц. Хоёр байш нураагүй дахиж босгоогүй. Тэгээд тэр яав нэг нүдэн шилтэй нэг номоо ирвэдэг шүү дээ. Тэр маань ингэж гүсээр агаад аваасарчдаг. Тэгсэн чи тэр эмэгтэй тэгээд сууж байгаа байхгүй. Тэр ч хоёр байшин шүү. Тий. Зэрэг байшин шатуулч бас хэцүүлтэй мэдээж. За тэгэхээр нөгөө барьцаалтна гэдэг чинь ер нь байшин босгоод ч үгүй ч үү мэдхэ болчихж байгаа. Байшин босгоо болий. Тий. Болий гэдэг бүр ингээд ямар ч ингээд хэрэггүй гэдэг нэг тийм дүгнэлтэнд хүрчээд дээ шүү дээ. Тэгээд бас нөгөө нэг барьцаалтна гэдэг чинь нэгэд өөрөө хинч ш болцсон, өөрөө юу ч ш болцсон нэг барилгагүй болцсон шалтан болчихж байгаа шүү дээ ер нь бол. Тэ ямар ч нэг юм тусалцаа байхгүй, ямар ч юм хамгаалалт байхгүй. Өөрийгөө чадах уу гэдэгт итгэхээр болчихдог. Тэгээ яг хүсэхгүй байх нь нэг те нөгөө талаас би дахиж ийм юм босгож чадах уу гэдэг итгэл байхгүй. Итгэл байхгүй. Өөр өөртөө итгэхгүй. Тэгээ барьцаалтаж штэ. Тий. Гэхдээ яаж ч бодсон ингээл байшин нь нурц өчнөө жил босгосон байшин ингээд шатаад дууссан байхыг хараад одоо хүн чинь сэтгэлээр унаа штэ. Хаанаас эхлэх вэ? Юунаас эхлэх вэ? Тэгэхээр тэрийг яаж босгох вэ? Яаж босгох вэ зүгээр юм би харин хэмнэрх талаас бас бодлоо. За энэ дээр бол ёстой жинхнээсээ. За. Жинхнээсээ ламаар яв. Химрийн сангаа тавил. Ногоо дарих юм шүү. За тэгвэл би ч гэсэн бас ороод ирье.
Нэг би чинь нэг зурхаа гараад штэ авьяас чадрынаас хүнсний томьёо гэдэг байгаа штэ. Тэр чинь их гоё ихгүй бидний суур ихгүй юу? Одоо бид нар төрхтөл нэг юм авьяас чадвар зан чанарын нэг юм суурьтай төрсөн. Тэгэхээр болохгүй бол тэр зурхаанаас тэр нэг юугаа гаргаж ирж болт ямар барилга босох вэ гэдгийг. Тэгэхээр нэгэнт ингээд бид нар тийм зан чанар авьяас чадрын ингээд суур өгсөн байгаа юм чинь яг хөтэ бид нар ингээд нэг барилга босгож ирсэн чинь урцсан л байгаа үед. Гэхдээ дараагийн барилгыг яг тэр нөгөө босгож болдог байхгүй. Яг хөтэ урд нь ингээд цагаан өнгөтэй барилга болсон бол одоо нэг юм улбар шарангатай барилга босгож болох л байхгүй юу? Яг заавшгүй байшин хийж босохгүй. Өмнөшгөө биш арай нэг өөрөөр бас босгож болох байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө ерөөсөө байшин болохгүй гэдэг биш. Яг тэр чинь байшин босгоо боли биш. Тий, боли биш. 9 шидийн ч байшин босгож болно. Тэгвэл тэрийг юун дээр суурилчвал зүгээр гэхээр ёстой жинхэнэ авьяас чадвар зан чанарандаа суурьдаад босгочвол зүгээр идэх. Тэгэхээр тэрийг бодолд нэг зурхаанаас ёстой жинхэнэ гой гарч ирдэ шүү. Тэр ямар тий. Тэгэхээр зурхаа чи их хөөрхөн зурхаа байна уу одоо бас нэг 9 шидийн юу тоон зурхаанууд ч бас байдсан билээ. Тэгэхээр тэд нар бас хөөрхөн хариунууд гараад ирдэг. Гэхдээ за ёстой тэрний гэр чинь би сууж байна. Би чинь саянгоогоор зурхаагаа гаргалжсэн шүү дээ. Гаргуулжсэн шүү дээ. Тэгсэн чинь би чинь ийм учраас энэ зурхааны ийм учраас би ингэдэм биш. Тэгээд өөрийнхөө учрыг олцохоор дараагийн удаа тим юмтай, тим тохиолдолтой одоо би ямар тохиолдол ярихгүй байсан. Хамаг нууцад би чинь бас нөгөө боор навт болчиход бас ингээд нэг бүр ёо гэсэн үедээ яг энэ зурхааны ачаар босч ирсэн шүү дээ. Намайг энэ ч юм авраад гаргаад ирсэн байхгүй. Яагаад гэдэг би учрыг тайлбарлая. Яасан гэхлээр түрүүн би ярьжсэн шүү дээ. Таны амигдала буюу сэтгэл хөдлөлийн удирдлагын дотор чинь хасах цэнэгтэй мэдрэмжүүд тасцсан байгаа. Тэр нь бол таныг эрүүл ухаанч унтраацсан байгаа. Яг одоо ингээд өөртөө тий ингээд анхаарал тавиад тий өөрийнхөө үн цэнийг мэдрээд ойр дотны хүмүүсээс хайр халамж аваад тэр нөгөө триггер буюу тэр нөгөө нэг одоо уучлаарай энэ үгийг хэрэглэж чинь новшин таваар шиг новшин таваар штэ харьцаа болоод ботгоо болоод нэг хэсэг та өөрийгөө босгоход хугацаа зарцуулж штэ. Тэгээ триггер орж ирэхгүй тэд нар чинь дахид сэрэхгүй байхаар нөгөө амигдала маань байгалийн жамаараа унтраад эхэлдэг. За амигдала унтраад эхлэхээр эрүүл ухаан асаад эхэлдэг. Энэ хоёрын аль нэг нь л ажилтдаг. Тэгэхээр чин гаднаас ямар нэгэн таагүй юм орж ирлээ гэхэд хамгийн түрүүнд амигдала асдаг. Сэтгэл хөдлөлөөрөө бид нар ханддаг. Сэтгэл хөдлөлөөрөө хандж байхад эрүүл ухаан унтарсан байдаг. Тэгэхээр эрүүл ухаанаа буцааж асая гэх юм бол энэ амигдалагаа унтраах ёстой. Тэгээ сая чив дээр зөндөө яаж амигдалагаа унтраах уу гэдгийг зөндөө ярьлаа шүү дээ. Ногоон дариг тарих гэдэг те. Тэгээ ногоон цаад одоо тэр мэдрэмжүүд маань унтраад эхлэхээр эрүүл ухаан асаад эхэлж штэ. Тэгэхээр одоо би түрүүний сая чамайг ярьж хахад энэ нөгөө зурхай тийм нөгөө зурхайг ингээ харж хахад би ийм юм биш гэдэг чинь таны эрүүл ухаан ажиллаад эхэлж байгаа байхгүй. Уялдааг нь ойлгож эхэлж уялдааг нь ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи эрүүл ухаан ажиллаад эхэлж байна гэдэг чинь одоо та ямар нэгэн шийдвэр гаргахад үйлдэл гаргахад одоо зөв гаргалгаа олж чадна гэсэн үг. Тэгэхээр гандоор гэртээ лам аваач тий ингээд гэртээ лам аваачаад тий ингээд сайхан ном уншуулад юу гэдэг вүлээ ямар ном уншуулдаг вүлээ нөө гэртээ авчичаад луужимж лөө тэгээ луужин гал голомт юу вэ тий тэр бүх юмаа сайхан ягаад бүх өрөөгөр очиж ингэж өрөөгөө сайхан ингээд дутаад ингээд байж хахад бас шүү нэг нөгөө тэр ч одоо бас нэг уур унтарч өгөхгүй байгаад юм бол бас нэг гоё нөгөө манай уурын бас эпизод байгаа шүү дээ. Тэрэн дээр тэр уурынхан гал халуун энергийг зөв юм зарцуулах. Одоо тэр спорт энэ гоё тэгэл өстө тэр бүдүүн гэж өөрийгөө голоод байгаа турн үсттэй тий. Жим явалтаа. Жим явал болохгүй бүжгэнд явалтай гоё нөгөө юм энтэг гоё бүжгнүүд үүдэн шүү дээ. Нөгөө энтэг шинүүд тэр нөгөө бэлэ данс нэг гоё юм. Үгүй агарын ёг. Яста тийш чи хамаг энерги нь яваа та тэнд өвтлээ инээн хөхрөн. Өөрийгөө харж хөхрөн, өрөөлийг харж хөхрөн. Би тэрийг зүгээр видеог нь юугаар харчаад та нэр би инээж байгаа юм чинь. Тий тэр пилатес нь юу бэ нүү те тэр уур энергийг гоё нөгөө шатааж гаргадаг арга чинь тэр бие тамирын хөдөлгөөний юугаар гоё гаргаж болно. Яагаад гэвэл бит хоёр тэр чинь гал бидний доторх гал чинь 2 дахь эпизод шүү дээ өөр. Тэрэн дээр бол ингээд бит хоёр бас айгуу сайн ярьсан байгаа. Гэхдээ энд бол бас давхар товчхон дуртахад бол саянгой маань хэлчлээ л да. Уур гэдэг маань айгуу их тийм хүчтэй энерги. За тэг чи хүчтэй энергийг бол та
дотроо байлгаад байх юм бол гарахгүй дотроо ингээд өөрийгөө идэд байлгаад байх юм бол та дотроос нь нөгөө нурцсан байшнаа, шатцсан байшнаа бүр гүйцэчнэ. Тийм болохоор тэрийг та гадагшлуулахдаа айлын хаалга очиж өшөглөх биш те. Машиныг очиж зурах биш. Өөрөө өөртөө зарцуулаад ууланд гарах уу, салхинд гарах уу, явж те клуб орж найз хүүхнүүдтэйгээ бүжгэлэх үү, боксер хичээлж өгөх те. Боксер хичээлэх үү, эсвэл жимд явж те нөгөө хасыгээд хүсэдээс нь 5 кг хасах уу, тийм юм зарцуул. Тэгвэл та дотроо тэрийгэ бариад байх юм бол та өөрийгөө бүрэн гүйцэж чадчихна. Тий. За дараагийнх нь тэр барьцаалтж байгаа нөгөө юу ингээд доторхоо сэргээгээл яваад байгаа штэ. Тэгэхээр нөгөө мэдээж нөгөө уучлах нь бас орж ирнэ. Тэгэхээр нөгөө уучлах нь бас ингэдэм билээ. Нөгөө хүндээ уучлснаа харуулах гэж болно. Яг л нөгөө хурдан уучлчвал нөгөөч ч бас давчиж магадгүй штэ. Тэгэхээр өөрөө дотроо уучлснаа харуулах уугүй юу гэдгээ ч биш шийдэг байгаа. Уучлахын ер нь бол уучлах нь зөв. Тий, уучлах нь бол зөв. Яг л тэр хүнтэй яаж байгаа нь чухал биш. Өөрөө өөрийгөө чөлөөлж байгаа тэр гомдлоос хэцүүтэй тэр байдлаасаа чөлөөлөхийн тулд тэр нөгөө гомдлоо гаргадаг аргуудаа бас хэрэглэнэ. Тэгжээж нөгөө уучлах гэдэг чинь ерөөс хамгийн гоё том засал юм билээ. Уучлан талархна гэдэг нь. Ерөөсө заслын дээд уучлах талархал гэдэг юм билээ. Наадхан дээр чинь айгуу сонирхолтой юм болсон шүү дээ. Яасан гэсэн чинь би нэг хүнд баахан мөнгө алдчихваа. Одоо нэрээ айгуу дотны итгэжсэн тий бас яг миний өөрийн биш ч гэсэн ингээд айгуу ойрхон хүнээр дамжиж орж ирсэн нэг хүнд ингээд их мөнгө алдваа. Тэгсэн чинь бас л ингээд нөө лам хураг гэж явлаа шүү дээ. Тэгсэн чинь надад зааж өгсөн нь тэр хүн хаана амьдарч чинь та тийшээгээ сүү үрг гинэ. Тэгээ тэр хүний үйлс нь бүтэх болтгой гэд. Ерөөл би гайхацсан. Би тэр хүний тийшээгээ сүү үргэх нь үтээлтэй. Би хэлсэн юм шиг байна. Өөрөө хэлсэн. Би бас тэгж хэлдэг. Чи бас тэгж хэлжсэн үү? Үгүй надад өөрөө хэлсэн. Тийм үү. Тэгсэн чинь тийшээгээ сүү үргэх гинэ. Тэгсэн чинь би тийшээ сүү үргэх нь үтээл ингэж буудмаар байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ ингээд тийшээгээ ингээд онцдог болстой нэрээ их буугаар буудчихмаар байгаа шүү дээ. Тэгсэн чинь би гайхаад яагаад гэд асуусан байхгүй. Тэгсэн чинь тэр хүний үйлсийг бүтээн гэдэг чинь та тэр хүнд сайн хүсэж байна гэсэн. Тэгэхээр чинь би тэр хүнд сайн хүснээргүй гэсэн. Тэгсэн чинь тэр хүнд сайн хүсгээр таны дотор онгон шүү дээ. Тэгээ тэр хүний үйлсэн ч бүтсэн гэсэн магадгүй тэр хүн тань мөнгө буцааж өгч магадгүй шүү дээ. Яг үгүй л дээ. Тэгсэн чинь би өстө гайхачаа тэр үед ч өстө нөгөө яахаа мэдхээ байсан. Тэр нөгөө барьц алдсан байсан юм чинь зөө намайг сүрэг гэсэн юм чигээ бас тийшээ сүрэг. Чи нэг тайлбарлаж байхдаа юу гэж тайлбарладаг вэ? Тий, ер нь бол нөгөө тэр ерөөл сүрэгч ер нь юм байхгүй. Ямар ч хар юмыг ерөөлөөр дарддаг гэж үздэг байхгүй. Хараад байна уу, хил ам байна уу? Одоо зөндөө тийм хар бараа энергиудыг сүүгэр гаргадаг байхгүй. Тэгэхээр нөгөө сүүр үрж явахдаа өстө тэр хүний ерөн. Тэгээ би тий үнэн сэтгэлээсээ өрөөгөрөө шүтээ зуучаад сайн яваараа чи. Миний ихнэрч бол тэгж явсан. Яаж тийшээ чи сэтгэлээсээ сүрг юм бэ? Чи сэтгэлээр сайн явдаг өчтэй гээл те. Шүд зугаад биш бүр ингээ үнэн сэтгэлээсээ сайхан яг л ерөөлчин тэр нөгөө сүндээ ингээ шивнж явахтаа ингээ сэтгэлээ шингэдэг. Тэгээд нөгөө юу өргөж байгааг гол нь хизээ өргөж байгааг гол нь хідэн урдад өргөж байгааг гол нь яг тэр юм энерги шингээж явахтай гол нэг байхгүй. Тэгээд тэгж байдаг шүү дээ. Хил ам гарцсан ч юм уу. Одоо ч тэр мөнгөө буцааж авмаар хүмүүс тэгж зэглэдэг байхгүй. Ямар ч та надаас усцсан биш үү гэж шүү дээ. Ер нь бол нийтлэгээрээ те бас ийм зөвлөмж ирт юм байна. За энийг шинжлэх ухааны талаас нь тайлбарлахад хүн бодлоо цэгцэлжүүл сэтгэл нь цэгцэрчдэг. Тийм болохоор одоо би жишээлбэл коучинг хийж байхдаа тийм коучинг хийж байхдаа би ингээ мэдрэмж асуудаг. Мэдрэмжийн цаана тий одоо жишээлбэл би айдсан байна тий. Тэгвэл энэ айдсын цаана ямар бодол явж ийн вэ гэж би асуудаг. Яг бол цаана заавал ямар нэгэн бодол явж идэг. Энэ хүн намайг дахиад тэгчүүл яах юм бэ гэдэг бодол явж байна. За тэгвэл энэ бодлоо та өөрчлөх хэрэгтэй тий. Ямар бодол бодвол та тэр хүнийг бодоход ингээд айдас чинь багасах вэ гэхээр үгүй энэ хүн яасан ч яах вэ? Энэ хүнтэй хүнгүй би тэгэл болцдог штеп гэдэг. Ингээл бодонгууд нөгөө айдас маань багасаад явчихдаг. Тэгэхээр манай монголчуудын хэрэгэлдэг нэг айгүй гоё үг байгаа. Тэрний үрж буйнаараа болог. Яг үнэ. За сүүлийн үед бас нэг гоё тархаад байгаа нь үүлийн үр.
Үлийн үр нь өөр дээр нэргээд очноо. Тий би тэрийг нүгэх албагүй байхгүй тий. Тий яг үнэ. Тэрийн чинь нэг тайлбарлаад өчгийн үгтийн тэгвэл Үлийн үрийг ер нь ингэж би өгстой гэж би бодод шүү дээ. Нөгөө хорвоо ертөнцийн чи өөрийн гэсэн нэг юм жам ёсоор амьдарч байгаа шүү дээ. Өөрийн гэсэн хуйлуудаараа. Тэгэхээр нөгөө нэг талд энерги бараандах юм бол нөгөө тал заавал ингээд цайрдаг ч юм уу ингээд тэнцвүүлээд явд юм байна л да. Тэгэхээр үлийн үр юу болоод байгаа гэхээр хийсэн одоо ямар нэгэн хийсэн үйлдэл заавал нэг үр дүн гарна. Тэгэхээр нөгөө үлийн үр гэдэг карма гэдэг нэг сүртэй хар бар юм бодоод байгаа. Бүх үйлдэлүүд л ерөөсөө карманууд болчих гэдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө л үлийн үр гэдэг чинь хийж байгаа үйлдэл нь үр дүн л байхгүй. Тэгэхээр одоо тэр хүн үнэхээр муу юм хийсэн бол тэгээд цаанаас нь тэнцвүүлээд тэр үр дүнгийн үхэл байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар одоо муу юм хийсэн гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь муу юм амсан л байхгүй. Тэгэхээр тэрийг бид нар үхэл заавал бид нар очиж хаалгын нөгшөглөх биш. Машинын зурх биш юм биш. Тэгэхээр тэр цаанаас нь тэнцээ нөгөө ертөнцийн тэр нэг энергиуд ингээд тэнцвэртэй байдаг хадгалахын тулд дан бараа юм байхгүй, дан цагаан юм байхгүй ингээд тэнцвүүлээд явдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн бараа юм хийсэн бол тэр барааных нь юуг нь тэнцвүүлэх нэг юм хийгээл өгч чинь. Тий буруу юм хийгээд байна гэдгийг харуулал өгч чинь. Үл хийлээд бол үр дүн гарна. Тэгэхээр үр дүн чи тэрийг хийхсгүй. Тэр нөгөө юуг нь хариуг нь чи хийхсгүй цаанаас нь ертөнц тэнцвүүлээд өгнө гэдэг юм. Тэгэхээр сайхан тэрэндээ итгэж штэ. Тэгээ бүр нэг би нэг хичээл сонсч байсан чи айгу гой тайлбарлаж. Үүлийн үрийн захиргаа гэж үйдгийг. Тэр нь ингээд та нартай та наргүй бүх юма хийчдэг. Тэгэхээр тэр нь битээ санаа зов гэдэг юм лээ. Тэгэл нөгөө хүн амсан тэрийг тэгэл заавал хянал тэр одоо үйл үрийн захиргаа гэдэг надад гадаггүй цаанаасаа уусаа хийгдэж байна. Тийм. За коучинг дээр бас нэг юм байдаг. Тэрний юу гэхэлэр эндээс би ямар сургамж авах вэ? За тэр сургамжийн цаана бас нэг юм тухайн байдаг. Одоо жишээлбэл тэ ингээл надад одоо эсвэл чамд ч юм уу тэ ингээл хин нэгэнд ингээд нэг ааш мутар найз таарлаа тийм эсвэл чи өмнө нь чи өдрөө ярьжсэн нэг доожгүй ир таарлаа. За аль өнгөрсөн эпизод дээр ярьчлаа ял. Доожгүй ир таарлаа. Тэгсэн чинь тэрнээсээ болцсон чи дараачихан дахиад ингээд өөр чинь ингээд бодож байгаа доожгүй. Дахиад доожгүй ир гэх. Тэгэхээр энэ болоод байгаа үйл явдал надад юг ойлгуулах гэдэг юм бэ? Ягаад гэвэл энэ доожгүй ирүүд ягаад надад татагдаад байна вэ? Надад юу байна вэ? Би ямар сургамж эндээс авах хэрэгтэй вэ гэдэг. Одоо жишээл коучинг талаас ярьжсэн. Чи тэгсэн чи энийг бас өөрийнхөө талаас гоё тайлбарлаа. Би нөгөө ингэж байсан шүү дээ. Яг нь бидний дотор байгаа хэртэй буртагтай бодлууд угаасаа сорон золоод тэгээд тийм хүмүүс орж ирнэ. Чи нөгөө өөрийгөө голдог бол чамаа голдог хүмүүс орж ирнэ. Чи бусдыг голдог бол нөгөө голөгдох хүмүүс орж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи нөгөө дожгүй ир гэдэг бодол нь угаасаа ирчүүд нэг электron ирчүүд байхгүй шүү дээ гэдэг бодлууд бас ирж магадгүй. Тэгэхээр хавьд ерөөсөө электron ир алга ер нь электron ир байгаа мó гэдэг бодлууд нь тэгэл тийм татдаг. За нэг хоёулаа өөрийнхөө сэдвлөө яна уучлаарай сая аваа явчих шиг болоо бас нэг сонирхолтой сэдв лөө. Буцаад өөрийнхөө сэдвлөө оруулж ирэхэд яагаад ийм юм яг надад тохиолдов? Тэгэхээр өөртөө ажиллана. Юу би эндээс ямар сургамж авах хэрэгтэй вэ? Тий. Өөрийгөө голох биш шүү дээ, тий. Би тийм байсан учраас би ингэсэн биш тий. Дүгнэлтээ хийнэ гэсэн юм шүү. Дүгнэлтээ хийнэ гэсэн. Дүгнэлтээ хийх юм. Тэгэхээр нэг бидний дотор байгаа нэг л юм болохгүйсэн болохоор нэг юм үйл явдал болцсон болчиход байна шүү дээ. Ястаа өөрийгөө голдог байсан юм уу? Давраацсан юм уу? Тий, давраацсан болохоор бас. Хүн даврна гэж байдгүй, хүнийг давраана гэж байдаг. Яг үнэ. Тэгээд тэрнээс болоод ийм үйлдэл гарч чамд нөгөө тэр нь заагаад байгаа хгүй. Чиний энэ чинь энэ нэг зарчимчил таарахгүй шүү дээ. Энэ зарчмаа жоохон өөрчилчихөө гэдэг юм оруулж ирдэг. Өмнө нь олон удаа уучлсан байж болно. Тий. Хэлэхгүй заяа яах вэ гэж хэлээ залгсан байж болно. Тэр нь ингээд ийм дууга твчсэн байж болно. Гаргацсан. Тэгээд нөгөө гомдол төр бас иржсэн шүү дээ хоёлоо. Гендэ үйдэг, гонд үйдэг. Тэгэхээр бидний дотор яг тэр нөгөө давраацсан, яатсан юмуд ч бас явж л байгаа. Твчсэн, дууга өнгөрөөсөн, хүлэн зөвшөөрсөн тий. Тэгэхээр эндээс би ямар сургамж авах хэрэгтэй вэ гэдгээ бас бодох нь маш зөв. Тэгэхээр чин тэр нөгөө сурамжаа ингээд нөгөө одоо нөгөө 2 7 хоног өнгөрсөн юм чи бас нэг логик сэтгэлгээ нь ороод ирсэн. Уялдаагаа олон харцсан үед ч бас бид нар нэг нурангаа бас нэг цэвэрлээд тий. Тэгээд гоё нэг шинэ барилга босгох гээд нэг яваад байгаа юм шүү.
Тэ. За энэ дээр бол одоо сэтгэл зүйн талаас нь тий коучинг талаас нь тайлбарлах юм бол түрүүний чи бас дурдсан би тэр үед нь бас нэг нэмээд орчий гэжсэн аа хоёулангийнх нь сэдвэр нарийн өөрөөсөн. Тэгээд энэ дээр бас ярихад бол та дахиад байшин босгоход хизээш та дахиж яг адилхан байшин босгож чаддаг. Босгосны ч хэрэггүй. Яа гэвэл та сургамж авсан, ухаан суулсан, илүү нөө төлөвшлийн дараагийн шатанд гарсан. Таны зүрх чинь шархалсан. Тэгээ шархалсан зүрхийг одоо биеэрээ бид нар бодъё л та тийм ингээд гараа ингээд гүн зүсчлээ штэ бид нар. Тэгээ дараа нь яаж имжилсэн байсан дараа нь тэнд нэг юм сориг үлддэг штэ тий. Тэгэхээр таны сэтгэл дээр нэг сориг үлдсэн. Тэр одоо яалтч байхгүй тий. Ингээд амьдралыг туулахад бол бидний сэтгэл зөндөл шархалдаг тий. Янз янзын шалтгаанаар тэгээд сориг үлддэг. Тэгэхээр тийм байхад бол яг адилхан байшин босгоно гэж бол та хичээсний ч хэрэггүй, боцсны ч хэрэггүй, бүтгчгээд адилхан байшин чинь дахиад тийм үйл явдалтай багтдаг шүү. Яг үн ямар ч сургамж авах гэсэн үг тийм. Тэгээ би тэгээд бас нөгөө яг ийм асуудалтай хүүхнүүд орж ирэх юм бас ингэж хэлдэг. Одоо та нар ингэж бити нөгөө ирээдүгөө муугар програмчлаа чи. Одоо ингэж бүх ирчүүд сүлэрдэг. Бүх найз нар ингэж одоо юу яа араа удраг хийн те одоо холигтонч гэдэг юм уу. Бити тэгж тийм ирээдүйн суурь бити тавьчих. Би одоо хамгийн муугаа үзсэн. Одоо би хамгийн сайнаа үзнэ гэдэг шин нөгөө програмчлаа. NLP. Гэтэ чиний талаас генерик талаас ч орж ирж байна. Тэгэхээр чи нөгөө бодол биелээд байна шүү дээ. Нөгөө эртээ бүртгтэй бодоод татагтаад байна шүү дээ. Эртээ бүртгтэй бодлоо өөрчлөхийн тулд тэр нөгөө програмчлаа өөрчлөх байхгүй. За тэгвэл одоо би яста энэ хүмүүстэй хамгийн муу үзсэн. Одоо надад дандаа гоёуд нь орж ирэх тэр үеийг хэлж байна гэдэг юугаар ячмал нэрэл тийм хүмүүс нь ороод эхлэв шүү дээ. Би энэ дэр нэг жижигхэн NLP-гийн дасгал явуулж байгаа сонсож байгаа хүүхнүүдтэй. За тэгээ машин барьж авч байгаа бол болохгүй. Зүгээр ингээд султай ингээд хин нэгэнд өөртөө бол өрөөлт аюул учруулахааргүй бол яг үл нүд аниулах байхгүй юу? Нүд аниулдаг дасгал. За та нар нь бүгдээрээ сонсож байгаа. Тэгэхээр хаана байна та эргэн тойрноо сайн хараад ногоон өнгөтэй зүйлс юу вэ гэдгийг бүгдөөрингийн сайхан бүртгээд авдаа. Ногоон өнгөтэй. Зөндөө юм миний өрөөнд ч. За одоо та нүдэнаад бор өнгөтэй зүйл юу байсан бэ гэдгийг надад хэлдэг. Өөртөө цээжээрэл хэлэх байх та. Тийм. Өнөө таньдаг орчин бол тийм шүү дээ. За тэгэхээр яг энэ байхгүй юу? Хэрвээ бид нар зөвхөн ногоон өнгөл хайгаад байх юм бол ногоон өнгөл бидний нүдэнд тусдаг. Одоо сая бол энэ дасгалыг хийсэн бүсгүүчүүд маань бор өнгийн юм бол ёстой таньдаг орчинд бол яг саянгоо шиг тэр цээжээр мэднэ гэсэж танихгүй орчинд бол та ногоон өнгийг л хар гэсэн юм чинь бор өнгийг анзаараагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр чиний сая хэлдэгтэй яг адилхан та хар бараа юм л хараад яваад байх юм бол хар бараа юм л таны нүдэнд тусна. Хар бараа юм л таны нүдэнд тусах юм бол та хар бараа юм дотор л явна гэсэн үг. Гэтэл эргэн тойронд чинь те ягаан, ногоон, цагаан те шар, улаан, бор гэдэг зөндөө олон өнгө байна. Тэгэхээр та тэр бүхнийг харахгүй яваад байна л гэсэн үг. Яа, миний бүр шар ус босчлаа. Хоёрын ингээл зарчмууд нь нэлэхээр ком баярлалаа тий. Тэгэд ингээд яг нэг зарчимд чи хоёр талаас хоёр өөр байдлаас тайлбарлал тий. Тэгсч бүр ингээд шар ус сосоод өвдөг хавар одоггүй явж байна. Би ч гэсэн бүр баярлалаа. Чиний ингээд түрүүний гаргаж ирсэн юм чинь таарал, сая гаргаж ирсэн юм таарал би чи бүр бие барьж гад ярьлаа шүү дээ. Ингээд нэг хоёр өөр өнцгөөс хараад тэнгуүтээ нөгөөдг нь нэг юм руу очиод тахаар нэг гоё ингээл дотор ингээл юунууд ингээл баяр хөөрийн тэр кайфын мэдрээл те гормонууд нь л гарч ирдэг юм шиг байна те. Тийм бид нар чинь бэлтгэж гэсэн гэж бүр ингэж нарийн хоёулаа чи энэ талаас нь ярина шүү би энэ талаас нь ярина шүү гэдэг. Чи энэ үгийг хэл би энэ үгийг хэл гэж ирнэ шүү дээ. Тэр юм үнэхээр бүтцэл хоорондоо тийм. За тэгэл аваад хийчихээ л явна шүү дээ. Гэхдээ 8 дээр нэмхэн 8 тэнцэн 16 соёнгоо маань 8 жил яг энэ Aura энергийн коуч хийсэн. Би одоо коучингтэй одоо хүний сэтгэл санаатай ажилладаг энэ коучингийг 8 жил хийсэн. Аль нь айгүй олон хүнтэй ажилласан. Тэгэхээр чинь олоодос нүдэн анаа буутахад ядаж байгаа оноод буудана тийм. Тэгэхээр чинь нэлээд туршлагатай, мэдлэгтэй болохоор бид хоёр чинь яг тухайн үед ямар сэдв нэгнээс нь гарч ирж байгаа гэдэгтэй ингээ хоёр талаасаа ухааны уралдуулаад явж тань. За чах өөрсдөө мартчихлаа. За би энэ дээр түрүүний чиний хэлсэн дээр бас нэг үг нэмчмээр санагдлаа. Өөрийгөө уучлах. Өөрийгөө уучлах гэдэг бол асар том таны эрүүл ухааны шийдэл.
тэрний цаана юу явж байна вэ гэхээр та хохирогч сэтгэл зүгээр амьдрмаар байна уу? Тэ хин нэг нь надад ийм юм хийцэн. Би яаж чадаагүй. Тэгэхээр чин тэ ингээд надад ямар ч эрх мэдэл байхгүй. Би хинч биш. Би юу ч биш гэдгийг та өөртөө авчирч наагаад байна гэсэн үг. Өөрийгөө уучлаагүй тохиолдолд. Яа гэвэл уучлал өгөөгүй тохиолдолд тий. Яа гэвэл ер нь эцсийн бүлэгт өөртөө итгэлтэй хүн л бусдыг уучлж чаддаг. Өөртөө итгэлгүй хүн бол тэр гомдол, тэр хорсол, тэр уурыг дотроо тэгээд тэрийг тээж явж байхдаа өөрийгөө хохирогч дүрд оруулцдаг. Хохирогч дүрээр л та амьдрна гэсэн үг шүү дээ. Хэрвээ уучлж чадахгүй бол уучлчих юм бол түрүүний сонгогийн маань хэлдгээр бол та өөрийгөө чөлөөлж гин гэсэн үг тэр хүнээс. Тэр гомдлоос чөлөөлж. Тэр уур бухимдлаас өөрийгөө чөлөөлж. Та өөрөө эрх чөлөөг мэдэрч гин гэсэн үг. Тэр хүнийг уучлснаар. Тэр нөгөө энергиэр ярихаар бүр ингэдэг гэж хэлнэ шүү дээ. Одоо уучлаагүй ингээ гомдлууд ингээл яваад байгаа шүү дээ. Баахан ингээл бид тэр уучлж чадахгүй гэсэн чинь бид тэр ингээд нэг юм харагдахгүй ингээд нэг юм уяа юм холбоосууд юм каналууд явагддаг юм байна л да. Тэгээл нөгөө тэр нь ингээд нэг холбогдоод яваад байгаа юм шиг болчтой юм л. Тэгээд тийш энергийг хөвгдөг гинэ. Нэг юм сүл шиг одоо юм урт ингээд уяанууд яваад идэг гинэ энерги. Тэгэл нөгөө уучлангууд тэр нь ингээд нэг гой бабл шиг ингээд бүнг гэж арилчдаг ингээд. Тэгэхээр тийш энерги алтгаа болтчихдог. Тэгэл нэг хаяа нэг ингээд дээрүүд уучлаагүй нэ бодон бид тэр энерги алдаад байгаа юм байна л да. Нээ тэр сте нам ойтом хад нэг тэгжиж үлээ гэдэг юм чинь л тэр нөгөө уяан бэжсэн л болж тараад идэм байл л да. Тэгэхээр уучлан гэдэг чинь айгүй гоё тэр нэг заваа ингээд нөгөө энерги иддэг тийм муухай бодлуудыг айгүй гоё ингээд тийм канал байхгүй болохоор тийм бодол гарч ирж болчихдог байхгүй. Тэгэл нөгөө заслын дэд уучлалт талархал. За ерөөлөөс орчих юм байна. Тэр гур ерөөсөө. Тэгээ тэр нь бол нөгөө хүний төлөө биш өөрийнхөө тий. Өөрийнхөө байшинг босгохын төлөө, өөрийнхөө сэтгэлийн шарахыг аниулахын төлөө. Тий. Гэхдээ үнэхээр эмнэлэгт очоод тэ цээжин нэгээд сэтгэлийг гаргаад тэр шараханд ингээд хагалгаа хийлгээд ингээд оюулчдаг байсан бол бид нар тэх байсан. Тийм боломж байхгүй учраас бид нар өөрсдөө хичих ёстой. Одоо яг сая чамаг ярьж байхад би миний хуучин сая шарах одоо сорив ингээд захаасаа жоохон сэтрэгсэн яасан гэж энэ өнөөдрийнхөө эпизодод бэлдээл би ч бас ингээд бодож байхад яалтч байхгүй хүн өөрийнхөө бас доторхоо бас ингээд сэргээж ил штэ. Тэгсэн чинь нэг хүнийг ботсон чи яг ингээд захаас нь ингээд ойдл нь ингээд сэмэрх гэж идэг байхгүй. Тэгсэн чи яг нөө түрүүний илтгэртэй за яг хөө хөрөх юм. Тэр үед тэр маань ч те мангар бацаан байж би ч мангар бацаан байж тэгэл тухайн үед бол арай өөрөөр шийдэж болох байсан юмыг бол те ингээд заавал ийм юмд хүргэж за яг хөө тэгээ сайхан амьдрчвал болно үсттэй гэд би нөгөө шарахныхаа үзүрийг нөгөө юу л ойкийнхаа үзүрийг буцааж ингээд зангидлаа шүү дээ. Бас н амьдрал үзэн өөрөө өөртөө ажиллаж байна. Нэг хүүхэн бас ингэж орж ирсэн шүү дээ. Салаад айгу хорсож үжсэн аа. Би тэгэлсэн байхгүй. За чи биш дээ те нэг хэсгээ хугацааны дараа нэг за бүр бэлэг жилийн дараа ёо ямар азар энэ энийг харуулсан би гэдэг юу бас бодогдсон шүү гэдэгсэн байхгүй. Тэгсэн чи бүр ингээд гайхаад байгаа юм чи. Нэрээ юу гэсэн шиг байхгүй. Тэгээ нэрээ жилийн дараа ирсэн чинь би бүр таны тэр бүр ингээд айгу бододсон гинэ. Яагаад би тэгэж бодох юм болоо гэсэн чи нэр хэсэг хугацааны дараа би яг тэгэж бодож орч ирсэн шүү дээ. Тэр хүн ямар азар энийг авцалсан битгэхгүй бол мэдэхгүй одоо хүүхд гаргаад нөгөөдөгтөө нийлээд гэр бүл зохиосон ч яг энэ асуудал гарвал яах вэ? Тэгэхээр тэр хүн ингээд нөгөө тэр одоо ар ходрог хийж байгаа нь баг азны юм шиг үлээ. Баярлаа юм блэ. Зарим тохиолдолд. Тий, зарим тохиолдолд. Ашиггүйдээ нөгөө бас нэг болохгүй байгаа юм нэгдүгээрт харуулчих чинь тий. Тэгээд танихгүй байгаа юм бас нэг таниулчих чинь. Тэгэхээр ямар азар энэ хүн надад өөргөө нөгөө талаас харуулж. Бид нар тэгвэл нэг талыг харчаад шүү дээ нөгөө талыг харахгүй байгаа байхгүй. Тэгж бас. Тэгээ энэ дээр би бас нэг зүйлийг хэлчих. Хүмүүс ингээд тусалцаа авах гэж явах та. Одоо чамаас, надаас тийм ингээд бид нар шиг юм сэтгэлд нь ингэж тусалцаа үзүүлдэг хүмүүс төр ингээд хүмүүс өөрийнхөө зовлон бариад ороод ирдэг шүү дээ. Тэгэхэд бол ингээд салахгүй юу гэж орж ирдэг. Тий. Хамгийн их асуудал. За хамгийн их асуудал. За салахгүй юу гэдэг асуудал дээр бол ви ийм зөвлөгөө өгнө. Та эрүүл ухаан дээр гүцэд очоогүй. Эрүүл ухаан дээр очих юм бол та салахгүй юу гэдгээ та өөрөө шийднэ. Яг тэгвэл таны амьдралыг хинч мэдэхгүй, таны нөхцөлийг хинч мэдэхгүй, таны түүхийг ч хинч мэдэхгүй,
та өөрөө айгуу сайн мэдж байгаа. Эрүүл ухаан дээр л тавьчих юм бол та салах уу салахгүй гэдэг шийдвэрээ та өөрөө гаргана. Зарим тохиолдолд сая чиний хэлдэг шиг те үгүй ямар азартай энэ хүү ийм үйлдэл хийчвэ. Би өмнө нь өчнөө тисчээсэн. Тэгээ өөрөө шийдвэр гаргаж чадахгүйсэн чи энэ хүн миний өмнөөс шийдвэр гаргаад өчлөө ашгүй дээ гэдэг шийдвэрт хүрч магадгүй. Зарим тохиолдолд за бас те ингээд уучлалч те ингээд бит хоёр эргээд амьдралаа босгох боломжтой штэ энэ хүн маань ийм штэ тийм штэ гэд өргөжлүүлэх тийм шийдвэр гарч магадгүй. А гэхдээ салах уу салахгүй юу гэдгийг хамгийн сайн хариултыг та өөрөө мэдчихэж байгаа. А зүгээр энэ хариултыг олж чадахгүй байвал эргээд бит хоёрын одоо 20 минутын өмнө ярьсан лөө та буцааж гүйлгэж очиод өөрийнхөө доторх байшингаа тий өөрийнхөө сэтгэлийг тий ингээд байшингаа босгочод дараа нь шийдвэр гаргасан зүгээр. Тий. Тэгэхгүй бол нуранг дээр ямар ч шийдвэр гарах уу тэгээд нөө түрүү хэлээд хор шарандаа нэгдүгээр шийдвэр гаргахгүй. Тэгээд шийдвэр гаргахтаа юу чухал вэ гэдгийг бас харна. За би өөрөө ингээд салмаар байдаг хүүхдүүдэд бодох хэрэгтэй юм гэдэг бас нэг чухал юмуд гарч ич дүнцэн юмуд гарч ич. Хайр чухал уу? Хайр мөнхөр бас тэр нурангууд хөрх юм бас ингээд байж байгаа юм билүү. Тий тэгэхээр хайр хүчтэй бас бэдгийн тэр зөвхөн үлгэрт хайр хүчтэй гэдгүй хайртай хүмүүс бас буцаад нийлчихдээ шүү дээ. Нийлэх шүү дээ тий. Өөрөөсөө нийлэхгүй хэр ахтаа гэжсэн чинь нийлцсэн бүр ингээд хөрхөн бас явчлаа гэдэг шүү дээ. Тэгэхээр нийлэх үү нийлэхгүй юу гэдгийн бүх мэдээлэл таны дотор байгаа. Та зүгээр эрүүл ухаан дээр нөө амигдала буюу хорсол, үзэн ядалт, гомдол тэг ингээд өөртөө идэхгүй байдал гэдэг энэ бүхнийг унтраагаад өөрийнхөө сэтгэлийг сэргээх хугацаа өөртөө өгнө. Тэг сэтгэлээ сэргээгээд сэтгэл хөдлөл нь буураад эрүүл ухааны ажиллаад эхэлсэн тохиолдолд донгэл ороод салах салахгүй гэдэг. Бас нэг сэтгэл зүйчнэр дээр бас нэг ийм зөвлөгөө өгмөр байна. Над дээр ингээд бас хүмүүс орж би ингээд сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан юм ингээд ингээд орж ирдэг байхгүй. Тэгээд нэг хүн таалагддаггүй дараагийнх төр очдөг юм лээ. Сэтгэл зүйчээр тий. Тэгэхээр би тийм. Өстой нөгөө 3-4 дөр очив. Яг ингээд нөгөө нэг чамд ингээ vibe нийлдэг хүнтэй очсон. Тэр яг л сэтгэл гэдэг чинь бас олон л энерги бас байж штэ тий. Нөгөө хүн таалагдахгүй бол тэгээд тэр хэлж байгаа юм ч гэсэн хөдөлгөөн зөвшөөрөхөд хэцүү байдаг байхгүй. А би шинжлэх ухаанаас нь талаас нь тайлбарлана. Одоо жишээлбэл хуульч гэдэг мэрэгжил биш үү тий. Хуульч гэдэг мэрэгжлийн дипломыг барьсан хүн болгон мундаг хуульч биш. Тий, яг үнэ. Тэгэхээр та сайн гэдгийг хайжиж олох хэрэгтэй. Тий, над дээр нөгөө орж ирсэн хүмүүс яг ингээд сэтгэл зүйчийн асуудалтай хүмүүс бас орж ирдэг тий. Уу аргагүй шүү дээ чи гадуурч сэтгэл зүй 2 сарын курс гэж байгаа шиг тэр юу сэтгэлийн гүндлүү нь орж ажиллах хэрэгтэй хүн чи 2 сарын дотор яаж энийг тэр чинь бас нөгөө мэдрэмжтэй хүмүүс байх хэрэгтэй юм шиг байна. Нөгөө хүнээ бас ингээ анзаардаг нөгөө бит хоёрын гаригтаа. Эмпати гэдэг гариг байх ёстой юм шиг байна. Хүн сэтгэлээсээ ханддаг, хүнийг хайрлж ханддаг тий. Бас нөгөө өөрийнхөө юмыг нялбаагаад байхгүй, минийхаар шийдэх ёстой гэж бас юу яагаад байхгүй, олон талаас нь харж чаддаг хүн байхгүй. Нэрээ ингээд одоо бас нэг сэдвээсээ хайлаад одоо техник одоо мэрэгжил талаас нь ярихад ийм юмнуудаа дараа надад сонсогдчихсэн шүү. Сэтгэл зүйчдэр очоод өөрийнхөө хамаг байгаа зовлонгоо тэ сэтгэлээ нээгээд ингээ ярьсан чинь дараа нь өөр хүнд ярьсан байдаг. Тэгэхээр тийм сэтгэл зүйч нар бас гадуур байна шүү. Тийм болохоор та нар гоо заслаа тий одоо ингээд давхраагаа хийлэхдээ хідэн эмчнэр дээр очиж ээж тий сонголтоо хийдэг үлээ. Яг тэрнтэй адилхан сэтгэл засал гэдэг чинь бүр тэрнээс илүү чухал. Та дахиад өөр нэг хүн дээр очиод дахиад энэ юугаа одоо давхраагаа засуулж болно. Гэвтэл хэцүү шттэ. Яг тэрнтэй адилхан та хамаа намаагүй хүн дээр очиж болохгүй. Сайн хүн дээр очиорой. Сайн хүн дээр очихдөө үнтэй нь биш дээ гэж та өөрөөсөө харамлцсны хэрэггүй. Тий. Яагаад гэвэл таны сэтгэл босхгүй бол Мэрилин Монро байна тий. 10 жил явцсан хүн байна, 20 жил явцсан байна гэдэг түрүүн битэр чинь зөндөө кейсүүд ярьлаа шүү дээ тий. Тэгэхэд тийм хэмжээний тий одоо хохирол та дараа намсан шүү дээ. Тийм болохоор нэгдүгээр сайн хүнээ олоорой, хоёрдугаар тэрэнд нь тий зохих хэмжээний тэр хүн чинь тийм сайн болох гэж хичнээн зүтгэлээ, хичнээн хөдөлмөрлөлөө, хичнээн тий ингээд хийл ачна хичээлээ. Одоо бас давхар өөрийгөө авчихлаа. Тий. Тэгжээ чинь чанартай үйлчлэг үзүүлнэ шүү дээ. Тийм болохоор та нар минь бас өөрийгөө бодоорой. Тий. За тэгээ хоёулаа ерөнхийдөө дуусгах тийшээ хандж гэнэ үү?
Ерөнхийдөө ер нь яри гэж төлөвлөж исэн юмудаа ихэнх нь ярьчлаа. Ерөнхийдөө ярьчлаа. Тэгээд эргээд соёнгоо нээж явахдаа бас хэлжсэн те бид нар бол ууг нь энэ эпизодыг яг нөхөр юм уу найз залуу юм уу хайртай эрэгтэй хүн араар тавих гэдэг ийм сэдвээр өнөөдрийнхөө эпизодыг хийнэ гэж ярьжсэн. Гэтэл цаана нь бол нөгөө сэтгэлийн байшин гэдэг маань бол хайртай эрэгтэй хүн араар тавьсан уу? Найз одоо урвсан уу? Хамт ажиллаж байгаа тийм нөө партнер тийм нөө бизнес партнер тийм ингээд хамтрагч нь нуруулын нутаг шаасан уу гэдгээс үл хамааран таны сэтгэлийн байшин л шатдсан байна гэд. Тэгэхээр чин тэгэл одоо 3 өөр эпизод адилхан тийм ингээд зөвлөмжтэйгээр явна гэхээр ч утгагүй шүү дээ. Бид тэр тэгж та нарыгаа залхаахыг хүсэхгүй. Тэгэхээр нийлүүлж байгаад ярьчлаа. Гэхдээ ер нь бол одоо хоёулаа чин төгсгөл рүүгээ тийм нөө дүгнэлт рүүгээ орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол ерөөсөө л одоо дахин бид хоёр чинь сая энэ эпизодынхоо явцад бол баг 10 удаа давтчихгүй яаж байна. Тий. Сайхан ирээдүй ингээд жаргалтай амьдралаа юу тохиолдсноос үл хамааран босгоё гэж байгаа бол та өөрийгөө босгох хэрэгтэй. Тэгээд амьдрал төстэй зөндөө боломж байгаа, зөндөө арга чарга хүмүүс үйл явдлууд байгаа. Амьдрал баялагчтай гэдэг шиг. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс ингээл кино яриад орж ирдэг байхгүй юу? Би яагаад ийм сони амьдралтай юм болоо кино. Сонирхолтой амьдрал гэдэг чинь бас аз шүү гэдгийг. Яг нэг хэцүү юм тохиолдод байгаа хэрнээ. Тэр чинь бас ингээд цаана бас аюу сонирхолтой амьдралыг үзүүлээд байгаа шүү гэл тэгдэг. Тэгээд бас ер нь тэгээд нөгөө өмнө бас хэлжсэн гацалтан дээр хямрал бидэрт хэрэгтэй байдаг юм аа. Угаасаа хэрэгтэй байдаг. Хямрал болж ирж бид нар өөрийгөө өөрчилдөг. Илүү юм ухаардаг, илүү ойлголт авдаг, хүлээцтэй болгоно хүлээцтэй болдог. Тэгэл ингээл шал гоё тийм татарсан юмыг гоё өөрчилж ингэж шинийг бий болгодог болохоор хямралаас цутаагаад хэрэггүй. Хямралыг гоё өстой талархаал хүлээж аваад гэж явсан зүгээр хаа. Хэрвээ танд ийм амьдралын бас нухчаад таарсан тий та яг ийм сэтгэлийн зовлонтой сэтгэлийн шарахтай явж байгаа бол бид нар бол сая ярьлаа шүү дээ хүний сэтгэл бол яг ийм 3 үе шатыг давтгаа. Нэгдүгээрт бол өнгөрсөнтэйгөө зуралдах. Тий хоёрдугаарт өөрийгөө голох. Гуравдугаарт барьц залдах. Тэгэхээр та аль шат энэ 3-ын аль шатанд явж байгаас шалтгаалаад бидний өмнөх эпизодуудыг бас яг энэ одоо ухаанаараа гэх юм уу энэ одоо чихэрэж гэдэг юм уу те та эргээс сонсороо жишээлбэл өөрийгөө өнгөрсөнтэйгөө зууралдах гэдэг дээр бол та эхний эпизод буюу гомдол хоёр дахь эпизод болохоор уур хэлэн те өөрийгөө голох бол тэгэл ойлгомжтой өөрийгөө голох өөрийгөө олох чинь 2 дугаар эпизод юм байна тийм ээ. Өөрийгөө олох чинь. Тэгвэл эхний үе шат дээр та явж байгаа бол гомдол дээрээ явж гэнэ уу, ууран дээрээ явж гэнэ үү гэхээр та 1 дугаар эпизод гомдол, 3 дугаар эпизод уур. Хэрвээ та энэ одоо нухчааны амьдралын энэ зовлонгийн 2 дугаар үе шат дээр явж байгаа өөрийгөө голох бол манай 2 дугаар эпизод өөрийгөө голох. Хэрвээ та барьц алдсан дээрээ явж байгаа бол манай 4 дугаар эпизод буюу гацалт гэдэг. Ингээд сонсох юм бол та яг тухайн бид нар ч бол бараг л сая ингээд нэг тоймлсон байдлаар ийм амьдралын тохиолдлоос болоод хүн ямар үе шатыг давдаг вэ гэдгийг тайлбарлсан юм чинь яг тухайн үе шат дээр явж байгаа бол тэнд нь бол бидний бас өгсөн зөвлөмжүүд байгаа шүү. Тий, дэлгэрүүлж гоё харж болно. Тэгээд гол нь эн чинь бас нэг удаадах хэрэггүй шүү. Би нөө хэлжсэн шүү. Нөхөө мацаал томруулах хэрэггүй. Нүхнээсээ яаж гарах уу гэдгийг л бодно. За тэгвэл ерөнхийдөө хоёулаа юмнуудаа ярьчлаа тий. Тэгээд энэ дээр бас түрүүний чиний хэлдгийг яг ингээд хамгийн эцэст нь NLP-ийн зарчмаар тий. Энэ бол зүгээр амьдралын нэг үе тий. Яг уу харамсалтай байна. Хэцүү байна тий. Бид нар таныг ойлгож байна. Бид нар чамайг ойлгож байна. Гэхдээ энэ бол чамайг хинбэ гэдгийг тодорхойлохгүй. Чиний амьдралыг тодорхойлохгүй. Чи тодорхойлно. Тийм болохоор
дахиад сонгогийн хэлсэн үгээр л дуусгах гэдэг л да. Танд бол сайхан ирээдүй байгаа. Сайхан амьдрал таныг хүлээж байгаа. Аль сонгоо тэрийг дахиад нэглэдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Санаа сайн бол заяа сайн. Тэр тийм юмд итгэж явах юм бол та энэ таны амьдралд байгаа эргэн тойронд байгаа тэр олон сайхан өнгүүдийг харна. Тэрэн дотроос та өөрөө ухаалгаар зөв сонголтуудаа хийн. Зөвхөн ингээл нэг өнгө хараал те тэрэндээ ингэж уягдаж явахгүй. Тийм болохоор та сайхан өөдрөг байгаарай. Хичээгээрээ. Тэгэл санаагаа сайхан болгоод заяагаач сайхан болгоод явах нь шүү дээ. За тэгвэл энэ сайхан өрөөлөөр өнөөдрийнхээ эпизодод төсгөлье. За баяртай. Дахин дараа уулзнаа. Баяртай. Сэдв таграа гэж.